гоё юм байна. Ер нь бодоодсэн чи. За одоо лайв. За сайн байцгаана уу? Үзэж байгаа хүмүүс нь амсын ясараа буцаад хүрээд ирсэн лайваараа. За одоо хэдэн хүн үзэж байгаа яаж байгаа. Яа тийм яг миний нөгөө чихэн дээр хүүхэд хангинаад уйлж байгаа сонсогдож ш. Бас л хүүхдийнхээ хажуугаар энд чинь лайв амжуулах гэдэл үзэж тарж байгаа штэ бид нар ч. Сая би нөгөө уцаа авах гээд орсон штэ. Тэгсэн чинь манай хүн намайг гарчаад яг уйлж. За одоо үзэж байгаа хүмүүс нь 47 байна гинэ. За тэгэхээр одоо юу эхлээд ороод ирсэн хүмүүс нь бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Өглөөний мэнд, зарим газар орой олж иж магадгүй оройны мэнд, арай бас шүн үзээ сууж байгаа хүн гэж байхгүй бах те шүн донд. Тэгэнгөө тэгээд нөгөө нэг энэ удаа хийж байгаа лайв болохоор дахиад мөрөн ментартайгаа орж ирсэн байна. Тэгээ мөрөн ментар битээр болохоор өмнөх лайваараа амлалт өгсөн хүмүүс маш гоё асуулт асуусан хүмүүс дундаас Азтан шалгаруулна. Тэгээд тэр асуултанд нь дараагийн лайваараа хариулнаа. Тэгээд Азтнуудаа яг хийх юм босныг өөрсдөө гоё нэрлж өгнө гэдгсэн байгаа. Уг нь хариу бичиж гэж бодож исэн мессежэнд нь гэхдээ тэрний оронд ингээ лайв хийжүүл илүү гоё амьд асуулт хариулттай гоё харилцаа болчих юм болов уу гэж бодсон байгаа. Тэгээд за мөрөн багштай минд багш минь оройны минь за лайв үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Би нөгөө өмнөх лайв дээр айгүй юм гинэт ямар ч бэлтгэлгүйс ихсэж авч ирсэн. Өнөөдөр амар үсэн янзлаад нүрэ будаад юм чинь. Бүр гачин бэлтгэлтэй влог хийх гэж байгаа юм шиг орж ирсэн шүү дээ. За тэгэнгүүт битээр ингэсэн байгаа. Мөрөн багш амар гоё мэдээд болгосон. Одоо нөгөө нэг манай эндхийн цагаар энэ дисигийн цагаар өглөө 5 азтан тодруулъя гэж ийснийгаа нэг мэдсэн чи бүр 12 азтан тодруулсан байсан. Тэгээ би бүр за ямар ч байсан хүмүүстэй 12 азтан гэдгийг бушуухан хэлсэн гэж айгүй яарсан байгаа. Тэгээд 12 азтныхаа асуултуудыг одоо би эхнээс нь гоё уншиж өгнө. Тэгээ мэдээж яг энэ лайвыг анх удаа үзэж байгаа өмнөх лайвыг үзээгүй хүмүүс бас байж магадгүй. Тэгээ тэр хүмүүс яг энэ ямар учиртай лайв, юуны талаар яриад байгаа, цаад яг гол point нь хаана байгааг гоё мөрөн багшаасаа тайлбарлуулж мөрөн ментраасаа би багш гэдэг тий. За тиймээ миний багшаа. За өмнөх лайваараа бит хоёулаа амжилтын стратеги сургалтаа танилцуулсан байгаа. Тэгээд 3 сарын 26-ны өдөр Mami Office сургалтын платформ за тэгээд гүлээ бит 3 хамтраад одоо гүлээгийн даагчдад маш гоё боломжийг бид нэр олгосон байгаа. За тэр нь болохоор миний 150,000 төгрөгийн үнэтэй амжилтын стратеги 1 2 3 дугаар шатны сургалтыг ердөө 5 хоногийн хугацаанд 25,000 төгрөг болгож одоо хямдруулсан ийм гайхалтай одоо боломжийг охид бүсгүйчүүд ээжүүдтэй олгож байгаа. Тэгээд энэ сургалт яг одоо ямар ач холбогдолтой таны амьдралд ямар өөрчлөлт одоо гарч болох юм те гүлээд маань одоо яаж нөлөөсөн энэ одоо туршлагаа бол эхний лайваараа бит хоёр бол ярилцсан байгаа. За тэгээд өнөөдрийнхээ лайваар болохоор бид нар одоо өмнөх лайв дээр маш одоо гоё асуултууд те хувь хүний хөгжлийн чиглэлээр за яг өөртөө тулгамдаад байгаа асуудлуудаар ингээд гоё бусдад ийм хэрэгтэй мэдлэг мэдээлэл олгож болох үс ийм асуултыг асуусан одоо 12 хүнийг сонгож авсан байгаа. Тэгээд одоо энэ 12 хүний асуултыг өнөөдөр ингээд асуугаад хариулаад явна. Тэгээд маш олон хүний одоо дотор бодогддог эргэлзээ тэр одоо бэрхшээлүүдийг гаргаж ирсэн асуулт байсан учраас одоо тэр 12-ыг бол сонгосон байгаа шүү. Тэгээд өнөөдрийн лайваар бол хүн болгонд маш хэрэгтэй үн цэнтэй мэдээлэл хүрэх байхаа гэж итгэж байна. Тийм. Тэнгүүд нөгөө нэг өмнөх лайвын доор хүмүүс бүр айгүй их асуулт асуусан байсан. Тэгээ би бол хувьдаа бүх асуултыг нэг бүрчлээ уншиж гарсан. Бүх сэтгэлдээ уншиж гарсан. Угаасаа нөгөө өөрийнхөө айгүй давуу тал гэж боддог бүх пэйж руу маань хандж байгаа сэтгэлдлийг мессежийг бол худлаа хэлэхгүй бүгдийг нь уншиж үнэхээр заримдаа амжидаггүй. Харин сэтгэлдлийн хувьд бол бүгдийг бүр нэг бүрчлээ уншиж гараад тэгээ тэндээс авах юм авдаг. Зарим хүмүүсийнх нь алгасаа авчдаг. Ягдгүй л үнэхээр таалагддаггүй сэтгэлдлүүд бас байдаг. Гэтэ ер нь бол ихтэй бас
пэйжийн маань хөөрхөн дагагч нар ерөөсөө тийм сүрэг хүмүүс биш. Мөрөн ментраас анзаарсан бах. Үнэхээр энэ хөөрхөн тийм сэтгэлээрээ зөвлөх үедээ зөвлөждөг, хэлэх үедээ хэлждэг. Айгуу гоё тийм дагагч нар байдаг. Тэгээд дагдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Айгуу олон жил надтай хамт явж байгаад маш их баярлалаа. Би нөгөө нэг сая сүүлд нэрээ Facebook дээр айгуу гоё тийм шин юм гараад ирсэн байлээ. Хэдэн жил яг пэйжийг ингэж нөгөө лайк дарсан хүмүүсийн бүр ингэ жилтэй нь гарч ирдэг болсон билээ. 4 жилийн дагагч, 5 жилийн дагагч энэ төргээд тэгээ би үргэлж ингээ хамт байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэр хүмүүс дундаасаа тэгж хагаад би нэг бүр амар гоё, супер гоё би бэлэг нэг азтай хүн дугна. Гэхдээ тэр талаараа би бодож байгаа юу өх үү, яах вэ, ийх үү. За тэгэнгүүтээ нөгөө амжилтын стратеги сургалтыг гинэтгэн хааны газраас бүлгээ гаргаж ирээд яриад байгаа юм бол биш. Би өөрөө энэ сургалтанд сууж үзсэн эдгээр тэгээд суугаад надад үр дүнгууд маш гоёор гарсан байгаа. Өөртөө бүр юм ойрын хугацаанд мэдрээгүй нэг тийм амар гоё юм одоо урам зориг мотивашн авсан. Ялангуяа гэртээ сууж явах үед маань надад бүр гоё түлхэж болсон байгаа. За тэгээд хоёрдугаар гэх юм бол ер нь бас нөгөө нэг өөртөө нэг тийм ураа тавьчихад байгаа. Би гэртээ ингээд ганцаараа сууж байхдаа өөрөө л ингээд нэг юмыг мэдчихэл өөртөө л зориулаад юм чимээгүй яваад байхгүй. Юуны тулд олон жилдээ 10-аад жил нэг пэйж ажиллуулж байгаа илээ. Юуны тулд тэр 10 жил пэйж ажиллуулах хугацаанд дагагч нар маань надтай хамт байсан бэлээ. Яг тэрнийхээ бас хэрэг ашгийг гаргаад та эдтэйгээ бас юмнуудаа байн хуваалцъя, ярилцъя. За тэгээд чадах ядгаараа эцэст нь тодруулъя, чадах ядгаараа мэдээлэл хуваалцъя, хамтдаа хөгжиж гэсэн сонирхолтой байгаа. Тэгээд яг ээж болохоос өмнөх нь ер нь жоохон бас яг одоогийнх шиг ингэж хамтдаа гэж хэлхээсээ илүү зүгээр л пэйж дээрээ яг ингэж чадлаараа юм хумаа заагаад ингэ явдаг гэсэн эцэст нь тодруулах гихэмшлийн зүйл байгаагүй. Тэгээд одоо гэртээ байх хугацаанд ялангуяа энэ төслүүд дээр маш гоёор ажиллаж байгаа. Тэгээд яг саналыг маань бас мөрөн багш гоё хүлээж аваад цаашаа үргэлжилж байгаад мөрөн багшд бол дахин баярлаад байгаа тий. Тэгээд за одоо хэдүүлээ яг гол юундаа орё. Хүмүүс маань за байж байгаарай. Би асуултаа ямар ч байсан би нөгөө надад мөрөн багш энэ асуултанд хариулахыг хүсэж ин гэдгийг олж би асууна. Тэгээд мөрөн ментор маань хариулъя юм гэсэн. За хамгийн ихний юу маань болохоор асуулт тавьсан хүний маань нэр нь Иша гэж би 100 уншиж байгаа ах гэж найдаж байна. Ямар ч байсан Иша Алданш гэдэг хүн байна. За тэгээд толгойдоо их юм боддог мөртлөө яг л барьж авсан зүйл байхгүй болцоход байна. Яг энэ үедээ би ямар алхмаар бодсон юм а бодит болох вэ? Зөвлөгөө авмаар байна. Баярлалаа гэж байна. За энэ яг надад тохиолддог зүйлүүдтэй ижилхэн асуулт асуусан байна. Би ингээд амар их юм нөгөө нэг санаачлаг гаргадаг. Айгу санаачлагтай нөхөр байхгүй. Бүр арай дэндүү санаачлагтай заяа. Тэгээд дэндүү их санаа гаргачаад тэднийгээ би яг хаанаас нь эхлэх үү, яах вэ, ийх үү гэдэг нөгөө нэг юу гаргадаггүй ерөөсөө дистарал гаргахгүй сайхан явж өгдөг гар. Тэгсэн чинь амжилтын стратегид суусныхаа дараа би яг өөрийнхөө хамгийн надад тулгамдж байгаа асуудлаа би амар ойлгосны нэг нь энэ байсан. Ер нь бол би ерөөс юм амар олон юм барин тавин бодоод идэг тэрийгээ бодит болохгүй давхаад идэг нөхөр юм байна гэдгээ. Тэнгүүд яг тэрийг одоо гоё мөрөн багш маань хариулж өгнө. За маш олон хүмүүсээс ирдэг асуулт тахгүй юу? Би ингээд хийх гэж бодсон зүйл зөндөө байна. Тэгээд ерөөсө бүтээмж алга. Ерөөсө ингээд энийг хийх юмсан, тэрийг хийх юмсан гэж л нэг мэтгэд л өдөр дуусаад тэгээд гараас гэрсэн ерөөсө байхгүй. Тэгээ одоо яах вэ? Тэгээд нөгөө хий гэж бодсон юм а хийж чадахгүй байхаар ингээд бас нөгөө дотоод зөрчил нь бий болоод дотооддоо ингээд үүмрээд дээрэс нь өөрөө айгүйх нөгөө нэг зэмлдэг. Би өстө нэрээ юу ч хийж чаддгүй, надаас юу ч гардаггүй гэд ингээд итг. За тэгэхээр энэ одоо тохиолдолд яах ёстой вэ гэхээр хамгийн эхлээд та цаасан дээр буулгах ёстой гэдэг. Цаасан дээр яг энэ дотор чинь юу одоо бужигнаад таны санааг зовоод байгаа тий. Тэр бүх санаа зовж байгаа юмнуудаа цаас гаргаж ирээд бүгдийн чигсааж чинь. За би ингмээрэн, тэгмээрэн одоо англи хэлээ сайжруулмаар байна. Би одоо жингээ хасмаар байна. За би хүүхдтэй илүү цаг гаргамаар байна. За би одоо тэр төслөө явуулмаар байна гэд ингээд бүх яамар тий энэ дотор байгаа бүх юмаа бүгдийг гаргаад цаасан дээр бичнэ. Тэгээд миний бас бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт байдаг. Тэгэхээр
хүсэх юм бол одоо тэр бүтээмжийг нэмэгдүүлэх сургалтын дээр бүр ингээд өөрийнхөө сэтгэл зүйтэйгээ яаж ажилладаг, бүтээмжээ яаж нэмэгдүүлэх маш гоё зөвлөмжүүд байгаа. Тэгээд тэр сургалт бол нэг максимум 2 цаг үргэлжилдэг ийм сургалт байгаа. Тэгээд тэрийг үзчихээд ер нь бол маш бүтээмж чинь нэмэгдэн. Тэгээд би өөрөө яг тэр сургалтыг авснаас хойш бас одоо миний бодол санаа тий маш цэгцэрч дээрээс нь бүтээмж нэмэгдсэн байхгүй. Яг тэрэн дээр заагддаг зүйлсүүдийг тодорхой болгосноор. За тэгээд дахиад энэ дээр нэмээд хэлэхэд за нэгдүгээрт нь тий бүх толгоонд бодогдож байгаа юмнуудаа бүгднийг буулгана гэсэн. За бүгдийг буулгасны дараа эренблэх зайлшгүй шаардлагатай байдаг. Яг аль нь тэргүүний хийх ёстой зүйл юм бэ гэдгийг яах нь 1 2 3 гэдэг ингээд дараална гэсэн. За тэгээд цаасан дээр буулгасны дараа танд ямар мэдрэмж төрөх вэ гэхээр ийм бүрхэг багтай хүнд ингээд айгүйх тийм айцтай эргэлзээтэй байгаад байдаг. Тэгээ яг цаасан дээр буулгаад өөрөө тэрийг харахаар оо ийм хин юм байсан юм уу? За тэгвэл одоо эхнээс нь хийгээд эхэлжээ гэдэг. Ингээ эхнээс нь нөгөө чек листээ хараад хийсэн гэж бүглээ авахаар хүн айгүй бүтэнтэй болдог. Тэгэхээр нөгөө үүмрээл дотроо бодоо яваад байхаар тэр нь айгүй хүнд хэцүү санагдаад байдаг. Тэгээд цаасан дээр бичиж авахаар айгүй амархан болчихдог. Тэгээд энэс гадна одоо зөндөө олон аргууд байгаа. Тэгээд хүсэх юм бол бүтээмжийн сургалтыг аваад үзээрэй гэж зөвлөмөр байна. Окей. Наа сургалт чи бас их гоё сонсогдож байна. Би бас амар хорхоо үрж байна. За тэр сургалтыг би ер нь тэгж жагаад бүх сургалтыг авч сунаал гэх тэр нэг санхүүгээ хэрхэн яах вэ гэдэг тэр сургалт бас миний бүр энд бүр хадагдчихад байгаа санхүүтэй холбоотой. Тэрийг би бас заавалчгүй яана нэг тухтай ярина. За хоёр дахь одоо миний одоо ингээд нэг асуултыг асуугаад яваад байгаа хүмүүс нэрийн дурдаад асуултын тодорхой хэлж байгаа бол энэ хүн маань азтан болцсон байгаа гэсэн үг шүү. Амжилтын стратеги сургалтанд суух эрхээ тавцсан байна гэсэн үг байна. Тэгээд хэрхэн холбогдож яаж яах вэ гэхээр миний пэйж хуудас руу л ерөөсөө мессеж өчгээд болно. Би ингээд азтан болсон миний асуултыг тодорхойлж уншсан. Би яаж сургалтанд хамрагдах вэ гэд холбогдоод ороод ирээрээ. Тэгээ танд эргүүлээд 24-өөс 48 цагийн дотор гэж хэлэх нь ерөн зөв байх гэж бодож байна. Тэгэхээр зарим хүмүүс маань 24 цагтаа амжиж хариу өгөөгүйгээс болоод төвчээр нь алдраад жоохон загнах гээд байгаа. Гэхдээ нөгөөтгийн тэнгуут нь бас жоохон ааш нүдлэх гээд байгаа шүү гэдэгийнх нь. Ямар төвчээргүй ингэж бодогдаад тэгээд байгаа шүү. Нөгөө амар олон хүн хандж байгаа болохоор бас ойлгоорой. Айгу ийм нөгөө нэг олон хүмүүст ингээ бүгдэнд нь ингэж тал талаас хариу өгөх гэж айгүй хичээж байгаа. Амар олуулаа ингээ хариу өгөх гэж хичээж байгаа хэрнээ бас амжихгүй байгаад байгаа. Тэгэхээр таад маань ойлгож байгаа хичнээн юу явж байгаа гэдгийг те. За тэгээд хоёр дахь асуулт маань болохоор асуултаас өмнө хэлчихье. Бас магадгүй би лайвны дундуур ингээ зүгээр нөгөө нэг зарим хүмүүсийн сонирхолтой санагдаад асуусан асуултыг андуураад би азтан болчлоо гэж бодвоо тэгж болохгүй шүү. Би яг нэрийн дурдаад асуултыг уншиж байгаа хүмүүс маань азтан болсон. Лайвны яг явж байгаа лайвны чатных нь одоо юунаас уншсан мессежэн дээр зүгээр л бас таны асуултанд хариулаад өгчий гэдэг утгаараа уншиж байгаа болохоор хольж утгахгүй гэд зориуд ингээ сануулж хэлж байгаа шүү. За хоёр дахь азтан маань болохоор бэ өнөр жаргал гэж хүн байна. За яаж хичээсэн хүүхэд нөхөр гэрээ ажил гэсээр байтал өөртөө цаг гаргаж чадахгүй нэг л ууртай ээж болоод байна. Яаж цагийн менежментээ зохицуулж аз жаргалтай ээж болох вэ гэж байна. Энэ гэхдээ бас надаас айгүй тулгарсан юм байна. Би дөнгөж бэбигээ төрүүлснийхаа дараа бүр ингээд стресстэй дэдэг байсан шүү дээ. Ингээд бүр айгүй ааштай хүн болж хуурах гэдэг юм шиг мэдрэмж төрөө. Тэ би ингээд өөртөөгөө за чи яг ингээд чамаас асуудал гараад байна гэдгийг амар өөртөө жоохон буруу өгч байсан нөгөө хөрхөө уг нөхөр нь хажууд нь л бондгоноод л байгаа байхгүй ингээл яах вэ хүү гэл чи минь төрсөн чи минь ядарсан гэл тэгсэн чинь л харин нэг л бүх юм ингээд нэг сэтгэл төрөхгүй айгуу тийм юу болж исэн өглөөнөөс орой хүртэл юм амжихгүй тийм яг тэгчихсэн шүү нэр. За энэ асуулт ер нь бол зарим асуултууд манай гүлээ илүү сайн хариулахаар асуултууд байсан байхгүй. Миний хувьд болохоор би чинь том болсон хүүхэдтэй. Манай хүү одоо 14 настай. Яг би нэлэх одоо хүүхэдтэй ээжийн зовлон би яг өөртөө ингэж мэдэрчтэй зөвлөж бол чадахгүй тийм асуултууд байсан шүү. Тийм болохоор зарим асуултанд бол манай гүлээ илүү сайн хариулж чадхаар
асуулт байсан. Тэгээ яа тэгэхээр Гүлээ маань өөрөө нэг ялах хүүхдтэй тий тэрний гутаа тэрний хажуугаар маш олон зүйлийг амжуулаад хийгээд бүр энэ олон даагчдад үн цэнтэй мэдээлэл өгөө. Дээрээс нь блогуудыг бол бүр ингээд тасралтгүй хийж байгаа мундаг. Тэгэхээр би энэ асуултанд Гүлээ маань яг бүр яг бодтойроо хариулах байх гэж бодож байна. Тэгээд миний хувьд болохоор бас энэ дээр Гүлээгийнхаа дараа нэг жохон типс өгчүүл болох байх гэж бодож байна. За окей. За бүр амар дотор аюу олон юм. Юу яаж хариулах үгээ боддог шүү дээ. Зүгээр юу яасаа хамгийн түрүүнд хүмүүс нөгөө нэг нөхөр хүүхэд гэрээ ажил гэдэг зүйлийг амар юм нөгөө нэг бүр юу болгоод нөгөө дарамт болгож хүлээж авах нь өөрөө би бол хувьдаа тэгсэн. Би эднэрийг ингээ яагаад дарамт болгож хүлээж аваад идэв үлээ. Гэтэл одоо би ингээд өөрөө хүүхэдтэй болсон шүү дээ тий. Хүүхэд маань миний хувьд дарамт баймааргүй байдаг. Ягаад гэвэл би 5 жил мөрөөдсөн хүүхэд маань ахгүй юу. Тэгэнгүүтээ нөхрийн хувьд болохоор бас л ингээд нөгөө төдийгөөс өдий хүртэл амьдралтаа нэг гой сайнтай болчихсон, сайхан нөхөртэй болчихсон ингээд мөрөөдчихсэн хань ижил хажууд байгаа шүү дээ тий. Тэгээд яг энэ хоёр хүчин зүйлийг болвол миний амьдралд надад ийм стресс болох хэвээр зүйл гэж би ерөөсөө юу бодохгүй. Одоо нөгөө яг ингээд болгоод исэн байхгүй би өөрөө. Би ингээл юу ч амжихгүй хүүхдээс болоод гэл уурлаад тэгснэ ингээл хүн ингээл юу яагаад ах чинь хажууд тус болохгүй ингээл гэтэл нөгөө миний ингээд нүд харанхуулагдаад би зүгээр өөрийнхөө нөгөө яг л төрсний дараах гормоны өөрчлөлт энтер гэдэг зүйлтэй жоох ингээд нөгөө юу яагаадсан дарамтлуулаад байгаагаа мэдгүй тэрийг бүгдийг ингээ нөхөр хүүхд рүүгээ нийлзаагаад хөөр хитэр бүрхгийсэн жоох хүүхдийн ямар бурууч гэж байх вэ хажууд ингээл хамаг байдгаараа тусалж байгаа нөхрийн бурууч гэж байх вэ тэгээ би зүгээр өөртөө контрол өгөх хэрэгтэй мэн гэдгийг амар бодсон. Тэгээ би яг жирэмсэн байх үедээ бас нөгөө нэг ном уншиж байсан байхгүй юу тэр номон дээр болохоор ер нь бол нөгөө эмэгтэй хүн жирэмсэн болохоор л ерөөсө хатан хаан шиг ажиллаад бүх юмны хатан хаан нь болж хувраал тэгэл ингээл надтай таалагдахгүй бол үгүй чадахгүй гэл ингээл нөгөө гормоны биш өөртөө холбоотой юм байсан ч гормон руугаа чихэл тэгээд ингээ нөгөө нэг уурлаад идэг юмнуудыг би айгүйх уншсан байхгүй тэгдэг гээд тиймгүүд нөгөө эрэгтэй хүн бас хажууд давхар эмэгтэй хүн одоо жирэмсэн болоход хүүхэдтэй болоход яг л адилхан хажууд бас нөгөө страгл хийгээ явж идэг одоо нөгөө нэг юу гэдэг лээ бас адилхан тэмцэл явагдчихийдэг тэр хүний хувьд өөрчлөлт явагдчихийдэг нөгөө анх найз охин байсан эхнэр болоод эхнэрээс жирэмсэн болоод жирэмснээс бэбитэй болж байгаа шүү дээ тий гэх мэтчлэн тэнгүүд ганцхан тэнд би гэдээлгүй бусдыг бас анзаарч харах хэрэгтэй л гэж боддог ер нь бол тэнгүүдээ амжихгүй байгаагийн хувьд болохоор зүгээр яг нөгөө цагийн менежмент гэдэг зүйлээ яг зөв болгох ёстой байна гэдгийг яг үнийг хэлэхэд нөгөө амжилтын стратеги сурсныхаа дараа ер нь бол ойлгосон. Тэр хүртэл бас л би ингээд зөндөө юм бодоод байдаг. Яаж амжуулах вэ? Яах вэ? Өглөө босохдоо мянган юм төлөвлөд басдаг. Би өнөөдөр тэрийгээ хийн, тийм хувцас хийн, тэгэж гэрээ цэвэрлэн, би тэгэж имдээ аавна, тэгэж имдээ ингэн гэд ингээд бүр амар их зүйлсийг төлөвлөж тавьчаад орой гингүүд аль ч амжаагүй. Тэнгүүтээ би тэрэндээ амар стресстэй. Миний стресс гэхдээ өөрийгөө зэмлдэг үг нь би ерөөсөө л залхуу үг юм байна. Би ямар залхуу юм бэ гэд амар өөрийгөө дарамтлаад тэгээ би ингээд манай нөхөр болохоор хажуунаас үгүй гэсэн тийм ингээ гой үгнүүдийг хэлж байгаа ш. Гэтэл юу ч амжаагүй байгаа юм чи би юу ч хийгээгүй л гэсэн үг гэд. Тэгсэн чинь нөгөө зөв цагийн байрлал би өөрийнхөө хүүхдтэй хүн гэдгийг нэгдүгээрт ойлгох хэрэгтэй ах нь шүү. Хоёрдугаарт нөхөртэй хүн гэдгийг би ойлгох хэрэгтэй. Тэнгүүтээ дээрээс нь би давхар ингээд нөгөө влог юу гэдгийг те сошиал дээр итгэвтэй байна гэх мэтчлэн энэ болгондоо цагийн менежмент гаргаад одоо би 7 хоногийн нэг өдрийг л влог гэж ерөөсөө толгойгоо ажилладаг. Бусад өдөр нь ерөөсөө влогны талаар боддгоо. Тэгмээ 7 хоногийн нэг өдрийг би цэмцэгдэл сайхан гэрээ цэвэрлждэг ч юм уу. Яг ингээд ерөнхийдөө өөрийнхөө амьдралын хэм маяг тохирсон яг түрүүний мөрөн ментрийн хэлсэн шиг би бас ингээд нөгөө буулгачж байгаа байхгүй юу? Би энэ 7 хоногийнхаа төлөвлөгөө гаргаад би энэ 7 хоногт би юу нэгд өдөр нь юуг нэх үү, хоёрд өдөр нь юуг нэх үү гэд харин өдөрт 7-8 ажил төлөвлөхгүй 7 хоногт 7-8 ажил төлөвлөдөг болсноороо ер нь бол илүү их үр дүн гаргадаг болсон. Илүү их үр дүн гаргаад. Тэгэнгүүтээ яг нөгөө амжилтын стратеги дээр зааж байгаа нөгөө нэг эрүүл мэнд гадаад төрөх гэдэг ингээд дөрвөн ийм хүчин зүйлийг ингээд яг тодорхойлж хэлдэг штэ. Тэрийгээ ер нь бол өглөөс эрэхтэй л алдагдуулахгүй байж юмсан гэдэг бодлоор ер нь бол ийм төлөвлөгөө юунуудаа гаргаад явдаг гэсэн штэ. Тийм. За би энэ асуултан дээр хоёр л зүйлийг би хэлмээр санагдсан. Нөгөө Data.com-ийн Их Батгой гэдэг штэ тий. Их Батгой. Тэгээд Их Батгой миний ментор байгаа. Тэгээд тавьчихсан. Тэгээд би Их Батгойгоос тэгж асуусан байхгүй. Би ингээд
одоо л ингээл сурах ямар хэрэгтэй юм бэ гэдгээ ингээ ойлгож байна те. Тэгсэн чинь ингээд яг сурах хэрэгтэйгээ ойлгоод ухаарад ирсэн чинь ингээд би 30 нилийн гарцсан те. Би ингээ хөгшрөөд миний одоо тархины хүлээж авах чадамж одоо ингээ муудаад магадгүй ингээ ой тогтоолт ингээ баг багаар нас явах тусам л буурч байгаа шүү дээ. Тэгээ одоо яах вэ гэд. Тэгээд хийсэн чинь их батгоод гэж байгаа байхгүй юу? Их батгаас Япон ментортэй. Тэгээ Япон ментор гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу? Ингээд шаардсны маргааш бэлтгэл хийх айгүй хэцүү. Тэгээ ингээд дотор харцаацсан бэлтгэл хийх айгүй хэцүү. Тэгээ яад юм бэ гэд. Тэгсэн чинь шаардсан хүн яаж бэлтгэл хийдгийг яг л тэгж хий. Хариулсан гэж байгаа байхгүй юу? Яг тэрэн шиг наад хөгшөрч байгаа тархиар яаж хэл сурдгийг, хөгшөрч байгаа тархиар яаж юм сурдгийг одоо тэгнэ л гэсэн үг гэж хариулжсэн байхгүй. Тэгээ тэр надад айгүй гоё ингээд туссан. Эн чинь бол зүгээр л тэр нөгөө нэг жишээ нь тэр байхгүй тий шаардсан одоо хүн яаж бэлтгэл хийдгийг хөгшөрсөн одоо тархиар яаж хичээл сурдгийг гэдэг чинь зүгээр жишээ. Яг тэр шиг хүүхдтэй тий олон нялх хүүхдтэй, нэраа хүүхдтэй хүн яаж тий өөрийнхөө мөрөөдлийг бүтээдгийг, яаж тэр олон гэр орны ажилд дарагдсан хүн өөрийнхөө амьдралыг тий аз жаргалтай болгодгийг яг тэрийг хийн гэсэн үг. Тэгэхээр нөхцөл байдал ямар байхаас үл хамааран та өөрийнхөө амьдралаар амьдрах сураал гэдэг аахгүй тий. Тэгэхээр яг хүүхдтэй хүн яаж ажлаа амжуулах юм, хүүхдтэй хүн яаж тий өөрийнхөө мөрөөдөл зорилгыг биелүүлэх юм. Энийг сурнаал гэсэн суралцсан л гэсэн үг. Тэгээд нэгдүгээрх нь хоёрдугаарх нь болохоор нөгөө систем гэдээ бас аюул чухал ойлголт байгаа байхгүй юу? Их утгаа бас тэгж байна. Хүн ер нь амьдралаа системчилж ийж одоо бүтээмж өндөр дээрэс нь сэтгэлийн амар амгалантай амьдрал нь зохион байгуулсан юм байдаг. Тэгэхээр хүүхдтэй амьдралын системийг өөрөө зохиох ёстой гэсэн үг байхгүй. Жишээлбэл за хүүхдүүд хэдэн цагт орондоо орох юм те. Тэгэнгუთ унтцсан одоо цаг хугацаанд нь би яг тэдээс тэдийг л тэдэн минутыг л би яг уншихад зориулчихъя. За хүүхдүүд өдрийн одоо унтлага хийх яг энэ цаг хугацаанд нь би амжаад тэгээ өөртөө цаг гаргаад тасглаа хийчих гэдэг юм уу. Яг энэ нөгөө зайлшгүй хийх ёстой нөгөө дөрвөн зүйл байгаа шүү дээ. Эрүүл мэнд, гоо сайхан, хайр харилцаа, нэр төр үнцэн тэгээд эдийн засаг санхүү гэсэн дөрвөн гол одоо ерөөсөө хийх ёстой байгаа. Энэ дөрвөн хийх юмаа л яг тэр хүүхдийнхаа цагийн хуваартай зоогоо зохицуулаад 15 минут 30 минут гэл ингээл зоогоо л өгчнө. Тэгэл яг тэр нөгөө энийг чинь системчлэх гэж нэрлэдэг байгаа ш. Систем. Тэгээ энэ системийг бүтээчих юм бол амар амархан болно. Тэгэхээр ерөөсөө энэ ганц хүүхдтэй гэлтггүй ер нь агүй олон хүний амьдрал яагаад тийм одоо үүмрэл те цаад бэрхшээл стрессээр дүүрэн байгаад байна уу гэхээр амьдрал нь системчлэгдээгүй тэгтэл гол хүчин наваад байгаа байхгүй. Өглөө босоод юу их нь тодорхойгүй өстө зөндөө их ажилтай гэл энэ дотроо л өмөрөд тахаас одоо энийг хийх ёстой, дараа нь энийг хийх ёстой гэдэг одоо дис дараалал тэгээ эмхцэгц гарагт юу гэх юм, лавг гарагт юу гэх юм, юм гарагт юу гэх юм. Тэр нь тодорхойгүй байдаг учраас гараас нь юуч гардггүй, ерөөсө бүтээмжгүй тэгээл стресстэй ажлаа амжуулж чадахгүй яваад байгаа юм. Тэгэхээр ерөөсө системчл хүүхдтэйгээ тэгээ хүүхдийнхаа цагийн хуваарт өөрийнхөө амьдралыг системчилж өгнө гэсэн. Яг наадах чинь яг миний нөгөө хэлэх гээд байгаа санааг айгуу гоё хэлчихлээ. За манай хоёр атмаа орж ирж энэ хайр төвгөх наад. Юу хийж байгаарай? Унтуулдаг дээр нь харин эндээ нууцсан байж та хэлгээс ингээс шүпгч юм. Тэгэхээр уучлаарай техникийн задлыг. За тэгээд айггүй дөрдөө ороо сууж байхад энэ хоёр нүдний үзэрт харагдахаар үрээ. Тэг яг миний яг нөгөө олон үгээр ингээд нуршсан юм айгуу гоё цомхон хэлбэрээр хэлээд өгчлөө. Би сая гэхдээ нөгөө тэнж явж байгаад ярих гэсэн нэг юм нөгөө жирэмсэн байх үед нэг ном уншсан гэдгсэн шүү дээ. Тэгэхээр тэр үед болохоор ерөөсөө
заримдаа жирэмсэн өөрийгөө контролдож болдог гэдэг тийм юм байсан байхгүй юу. Тэгээ би тэрэн дээр яг л өөрийгөө жирэмснийхаа хугацаанд зөндөө контролдож ирсэн. Яг юм нэг өөрийнхөө зан характерыг би жирэмсэн гэхгүйгээр гэхдээ би жирэмсэн гэх заримдаа гоё штэ. Ер нь бол би жирэмсэн намайг л анхаар гэх гоё л та мэдээж хэрэг. Гэхдээ бас заримдаа тэрнээс болоод нөгөө эхнэр нөхрийн харилцаа, найз одоо юу гэдэг нь тий залуу хоёр байх юм бол харилцаанд ингээ жоохон сэв суух гэдэг дээ штэ. Жирэмсэн хүний ааш зангаас болоод ер нь. Гэхдээ тэр үед амар өөрийгөө контролж исэн. Тэр контрол нь хаана байсан гэхээр дотор хүнтэйгээ айгу ярилцаад байсан. Тэр ярилцлагыг яг төрснөөхөө дараа бас дахиж нөгөө нэг хийх гэж бас оролцсон. Ер нь бол эхлээд би энэ дээр уурлах нь зөв үү, ингэх нь зөв үү гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бас гарч ирсэн. Энийгээ нөгөө дуусгаагүй болохоор ярьчих. За тэгвэл 3 дахь асуулт руу орноо. За бэ гэдэг охин гэж хэлье те. Би яг нөгөө зургийг хараагүй байгаа учраас хамгийн юу хувилбараар нь охин гэлжээ. Тэгэнгүүт за би болохоор икигай сургалтын бас азтан болсон байгаа тий. Энэ юу маань болохоор даагч маань амар хөөрхөн бүх хүмүүсийн асуултанд бүр битүүрийн хариулж амжихгүйсэн асуултанд хариулаад яваадсэн. Бүр ингээл 10 асуулт тутамд тэгээрээ ингээрээ орж сонирхоорой гэж бүр өмнөөс бүр манай пэйж админ юм шиг байсан амар хөөрхөн. За тэгээ энэ охин маань бас дахиад гоё итгэвтэй байсныхаа үр шинийг хүртэж байгаа байхгүй юу? Дахиад амжилтын стратеги сургалтын маань азтан болжээ. За асуулт нь ингэнэ. Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ? Хүүхдээ харж гэртээ байдаг, ялангуяа олон жил гэртээ байсан хүмүүс өөртөө маш их итгэлгүй болсон байдаг юм шиг санагддаг гэж байна. Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ гэсэн асуулт байна юу нь бол. За өөртөө итгэл гэж яг юу хэлээд байгаа юм те? Өөртөө итгэлтэй хүн гэхээр магадгүй ингээл тайзан дээр те олонний өмнө ингээд аюу гоё ярьцдаг мөртлөө яг ингээд дотооддоо те өөртөө итгэлгүй хүн бас байж болох л. Тэгэхээр яг өөртөө итгэл гэж юу хэлээд байгаа юм бэ гэдгийг эхлээд ярьчулахыг ойлгомжтой болж байгаа. Тэгэхээр өөртөө итгэл гэдэг нь ерөөсөө л өөртөө найдаж чаддаг л гэсэн үг шүү дээ. Өөртөө найдаж чаддаг. Тэгэхээр би өөрийнхөө өмнө хариуцлагатай байж чаддаг. Би өөртөө амлалтандаа хүрч чаддаг байхад л би өөртөө найдах байхгүй. Би өөртөө итгэнэ гэсэн үг. Гэтэл хүмүүс өөртөө итгэх итгэлийг юу гэж ойлгоод эндүүрээд байна уу гэхээр хүмүүсийн өмнө л амар тийм яг хүчрхэг харагдах тий. Хүмүүсийн өмнө л өөрийгөө чөлөөтэй ингэж илэрхийлэх эдэр гэж ойлгоод идэв. Гэтэл энэ хүмүүстэй ямар ч хамааралгүй ойлголтыг. Ямар ч хамааралгүй. Яг үүндээ гадны хүмүүс энэ яасан даруух юм бэ? Энэ яасан дуугаа юм бэ гэж бодчих болох байхгүй. Гэхдээ өөртөө итгэдэг хүн гэдэг чинь өөрийнхөө тий үйл хөдлөл, санаа зорилго, алсын хараа, мөрөөдөл бүх зүйлдээ найдаж чаддаг, итгэж чаддаг хүнийг л өөртөө итгэлтэй хүн гэж хэлээд байгаа. Тэгэхээр өөртөө өгсөн амлалтандаа л хүр. Өөрийнхөө тий зорилго мөрөөдлийн төлөө л хөдөлж. Тэгэхэд аяндаа өөртөө итгэл чинь нэмэгдээ юм. Гэтэл хүмүүс ингэдэг би одоо өстой яг маргаашнаас жинхасна гэлтэй. Би өстой яг гоё турья. Би яг гоё фитнестэй явъя. Би яг гоё эрүүл хооллоё. За өстой би яг маргаашнаас ном уншия. За би өстой яг англи хэл хийя гэл ингээл хэлээд идэг мөртлөө өрөөсө хөдлөгддөггүй. Тэрийг хийдэггүй. Тэгээд ийм болохоор өөртөө итгэдэггүй. Яадгүй өөрөө барьцгүй байхгүй юу? Өөртөө амлсан амлалтандаа ерөөсөө хүрдэггүй, худлаа ярьдаг өөртөө. Тэгэл өөрийгөө хураал junk food идэл, хураал жин нэмэл яваад идэг. Тэгээд толинд харах болгондоо өөртөө дургуун хүрдэг. Яадгүй өөрийнхөө боцос хас юм хийхгүй, өөртөө амлалт өгөхгүй, хөгжөөд тэрэндээ хүрэхгүй байгаад харчин ингээд унаална шүү дээ, тий. Тэгэхээр гэртээ суух хүүхэд гаргахтай энэ өөртөө итгэл ямар ч хамааралгүй зүйл шүү. Ямар ч хамаагүй зүйл. Харин гэртээ суугаад хүүхэд гаргаад итгэлээ алдаад байна гэдэг чинь
та өөртөө амлалт өгөх байсан байна. Өөрийнхөө төлөө юм хийхэ байсан байна. Зүгээр л одоо нөгөө ахуй ажилдаа дарагдаал, хүүхдтэй дарагдаал ингээд байгаа учраас итгэлч унаад байгаа байхгүй. Харин өөртөө итгэлээ нэмий гэх юм бол та жижиг амлалт өгөхөөс эхлээрээ өөртөө бас бити амар өндөр те шаардлага, өндөр зорилт тавьчаал өөрийгөө боомлол те тэглээ удаанаараа зүгээр л жижигхэн те за өнөөдөр би нэг 2 хуудас ном уншаад би нэг тэмдэглэл хөтөлчихье. За өнөөдөр би нэг 5 шинэ англи хэл те цээжилчихье гэдэг ингээд жижигхэн зорилго тавиад жижигхэн юмнасаа ихэл одоо бэлтгэл хийхэд ч гэсэндээ те өнөөдөр би гэртээ зүгээр л 12-оор 3 суулт хийчих. Нэг 20 гидсний таталт хийчих гэдэг. Ийм жижигхэн юмнаас л эхлээд яг тэр жижигхэн амлалтандаа л хүр өөртөө амлалт өгөөд тэрэндээ хүр. Тэгэхэд аяндаа итгэл нэгддэг. Тэгээ яг түрүүний нөгөө айгүй юм нээлттэй яриатай хүн айгүй юм нөгөө нэг олон дунд оронгуудаа шав шуу яваад идэх хүнийг л айгүй итгэл өөртөө итгэлтэй хүн гэж хүмүүс амар ойлгоод байдаг. Бусдын дунд биеэ хэрхэн авч явж байгаагаар өөртөө итгэх итгэлийг хүмүүс айгүй тодорхойлоод идэг байхгүй юу? Харин яг түрүүний шиг надаас тийм асуулт яаж тань шиг өөртөө итгэлтэй болох вэ гэдэг асуулт амар хэрж исэн. Гэтэл би нөгөө зүгээр багасаа л угаасаа айгүй юм чөлөөтэй нөгөө айлын дунд хүүхэд байхгүй юу би. Тэгээд ерөөсөө намайг л та нар мартах гэдэг нь орхигдуулах гэдэг гэдэг үзлээсээ болоод би бүр ингээд юу хүснэ хаваас орцсон замтай. Нөгөө манай гэрийнхэн надаас айгүй айдаг байсан гэсэн. Чи бүр тэгж намайг хинч эрхлүүлэхгүй байх гэсээр хагаад гэрийн хамгийн их хүүхэд болцсон гэд. Тэгээ нөгөө айлын дунд хүүхдүүд чинь нэг тийм орхигдохгүй айгүй би даасан болох гээд идэв шүү дээ. Би бол тийм байгаагүй. Ерөөсөө л намайг тоогооч ээж, намайг эрхлүүлээч аава, намайг хайрлаач гэж ерөөсөө би гэж явдаг замтай. Тэгээд тэр маань зүгээр л миний гэрээс маань үүссэн нэг юм чөлөөтэй юм өөрийгөө илэрхийлээ сурцсан зам болохоос биш зарим үед би өөртөө итгэлгүй байдал гэдэг над дээр бас гардаг байгаа байхгүй юу? Би өөрийнхөө хийж чаддаггүй зүйл дээр одоо 100% хүнд хариулж чадахгүй зүйл дээр жишээ нэг асуулт асуудаг шүү дээ тий. Хэрвээ би тэр асуултын хариултыг мэдж байгаа бол мангар өөртөө итгэлтэй хариу өгнө жишээ тий. Тэгмээ заримдаа тэр хүний асуусан асуултанд хариулт байхгүй бол өстой доош хараад за мэдэхгүй гэдэг айгүй итгэлгүй зам тэнд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө итгэлтэй байдал гэдгийг яг ийм нөгөө нэг над чиг хамаа намаагүй яриад инээж ханаагаал явахыг бол хийхгүй. Тэр чинь зүгээр л нөгөө ярианы чадвартай чадваргүй гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар тустай байж болох юм те. Гэхдээ зарим хүмүүс байдаг ш амар лаг яриа хөөрөөтэй мангар өөртөө итгэлтэй ингээл харагдаж байгаа юм шиг хэрний хүний асуусан асуултанд тэнэг хариулаад бүр нэг юм буруу газараа гортог эргээд идэх хүмүүс байдаг да. Тэгээ тэрийг ч өөртөө итгэлтэй зам байхгүй юу тий. Тэнгүүд айгу тэр ойлголтыг л хүмүүс айгу тархинасаа авч хайх хэрэгтэй. Би нөгөө надад нэг ярилцлага байсан юм аа, нэг сайтын ярилцлага байсан санагдаад байна. Тэрэн дээр өөртөө итгэл гэдэг юмгууд би нөгөө юу өөрийн гэсэн чадвартай хүн яг өөртөө итгэл гэдгийг ер нь бол хамгийн сайн мэддэг гэдэг нөгөө нэг юу би мессежийг өгөх гэж оролдож байсан байхгүй юу. Жишээ нь би өөрөө хувцас оёх гэдэг зүйлийг 5 наснаас хойш би ингээд нөгөө нэг яаж намайг хориглоо зогсохгүй явсаар өнөөдөр би 32 нас хүрсэн байж тээ 33 хүнээр очиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тийм нэг юм чадвар гэдэг миний одоо ойдл гэдэг зүйлийнхаа би ард ороод хаачаа бариад ойдлын машинаар суугаад зүгээл ингээд нөгөө гартаа барихаараа би бүр яг хинч надаа юу заасан би мэдэж гин би чадж гин гэдэг ингмээр зан надаа хөдөлдөг жинхэнэ итгэл гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг тий хүн өөрийгөө хөгжүүлж чадаад тэр хөгжиж байгаа хөгжил чинь нүдэн дээр чинь өөрт чинь мэдрэгдэж эхлэх тэр цагт ер нь бол амар өөртөө итгэл гарч ирнэ гэж би хувьдаа боддог. Тэгэнгүүт бусад хүмүүсийн хувьд ч гэсэн яг тэрийг заавалчгүй нэг том чадвар биш. За заримдаа хүн байдаг ш нөгөө гэр цэвэрлж байхад хүртэл өөрөө гэрээ цэвэрхэн болгож байгаагаа мэдж байгаа хийж байгаа тиймд ч гэсэн өөртөө итгэл явж байгаа. Ер нь ингээд хит том өндөр босго тавиад амар тийм өөрийгөө нөгөө нэг зовоосон тийм хурдан үр дүнд ингэж хүрэх гэж энэ төр юу яах биш яг ингээд жижиг яг сая мөрөн мэдрээ хэлсэн шиг тэгвэл айгу зөв юм шиг санагдаад идэг шүү. Санал нийлж байна. За би бас айгу нуршаад хүмүүсийн юу хүргэж авах вэ? Би ч айгу нуршуу ярьдаг хүн шүү. За одоо энэ чи итгэлээ 4 дэх тий. За 4 дахь хацдангаа тодруулъя.
Галли гинүү? Галли. Би зөв хэлж гин үү, буруу хэлж гин үү? За. GALLI гэсэн. Галли гэж охин байна. 3 жил дагсан гэсгүй юм байна. За, баярлалаа. За, яаж өөрийгөө хөгжүүлэх вэ? Өглөөг өөртөө зориулж өдрийг ирч хүчтэй өнгөрөөх вэ? Сэрээд л уцаа оролддоггүй баймаар байна гинэ. За, яаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэд энэ дээр би хариулт өгье. Тэгэхээр амжилтны стратеги сургалтын дээр ч бас заадаг. Юу вэ гэхээр бидний энэ зүм бэлэг, энэ бидний дотор хүсэгддэг зүйл байдаг байхгүй? Хүсэгддэг зүйл. Энэ бол ерөөсөө натурал бидний одоо төрхөөс биднэртэй хамт ирсэн одоо сүнсний зорилго гэвэл бүр амар хэцүү сонсогдож магадгүй зарим ээжүүд ойлгохгүй ч юм. Гэхдээ хүн дотор байдаг байхгүй юу? Яад гэхээр одоо жишээлбэл гүлээ ярьж шít би 5 наснаас эхлээд ингээд хувцс, эсвүүр, хайч тэр зүйлд ингээд татагтаад дурлаад энийг л нэг сурчих юмсан гэж би бодож исэн гэл тээ. Тэнгууд энэ нь гүлэгийн энэ зүм бэлэг дотор хүсэгдэж байгаа зүйл байхгүй. Тэгээд гүлээ тэр хүслээ ханингуудаа тасралтгүй яг тэр зүйлээ хийсэн. Өөрийнхөө хүсэгдээд байгаа тэр зүйлээ. Тэгээд тэр зүйл дээр өөрийнхөө хөгжүүлээ, сайжруулаад тэр зүйлээ бусадтай хуваалцаал өнөөдөр тэ 210 мянган хүн гүлээг дагж штэ. Яг энэ гүлээ тэр сонирхолтой зүйлээ хийж, сонирхолтой зүйлээрээ амьдрсан учраас энэ олон хүнд хүлээн зөвшөөрөгдөж, энэ олон хүнийг өөртөө татаж чадсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг л хүн өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг чинь хаанаас эхэлдэг вэ гэхээр энэ зүм бэлэг дотор юу хүсэгдээд байгаа юм бэ гэдгээс л эхэлдэг байхгүй. Жишээлбэл миний хувьд гэх юм бол би хүүхэд байхад манай аав юм хөлэ гэдэг юм гадны юм худалдааны сэтгүүл манай гэрт ингээ авчирч ирсэн. Намайг бас 5 6 настай байхад л авчирч өгсөн байна. Тэгээд тэр сэтгүүлийг үзэхэд бүр ингээд маш гоё юм амьдралын орчин бүр ингээд маш гоё амьдрал тэнд харагдчихсан. Тэгээд хүүхдүүдийнх нь өмссөн палаж тэг бүх юм үнэхээр гоё. Хизээч амьдралдаа харж байгаагүй тэр гайхалтай зүйлсийг би тэр сэтгүүл дээрээс хараад тэгээд би дотроо юу гэж бодсон бэ гэхээр би сайхан л амьдрах ёстой юм байна шүү. Тэгээд миний мөрөөдөл хүсэл дандаа ийм тэг гоё ингээл амьдралыг хүссэн. Тэнгууд тэр гоё зүйл чинь дандаа ингээ мөнгөтэй холбогддог. Тэгээд миний хамгийн их сонирхож хайж ирж судалдаг зүйл нь юу вэ? Би яаж санхүүгийн хувьд тэг илбэг хангалуун, эрх чөлөөтэй хүснээ авдаг. Гоё одоо нөгөө амьдралын орчныг бүрдүүлэх вэ? Яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэдэг энэ зүйл ерөөсөө энэ дотор хүсэгдээл хайгаал гэдэг. Тэгээд би ч нөгөө Баян аав ядуу аав цувралыг уншаад тэгээд Баян аав ядуу цуврал дээр ерөөсөө л зүүн тэнхлэгээс баруун тэнхлэг рүү шилжиж танд санхүүгийн илбэг хангалуун байдал ирэх юм аа. Тэгэхээр баруун тэнхлэг дээр яах ёстой вэ гэхээр та бизнес эрхлэх ёстой гэл. Тэнгууд би 24 настайдаа бизнес эхлүүлж байгаа байхгүй. 24 би бас хэлжсэн шүү дээ. Одоо ботход 24 нас гэдэг чинь жоохон охин байгаа. Жоохон тий одоо ботход яа. Тийм жоохон тэгсэн мөртлөө ингээл хүмүүс цалин тавиал эхлэлтэй ингээд өстой унаж босох бүх юмнуудыг үзээл явсан байгаа байхгүй. Тэгээ эн чинь яаж юм бэ гэхээр энэ дотор хүсэгдээд байгаа зүйлээ барьж авсан л гэсэн үг. Тэгэхээр яг тэнчнээс би юуг илүү судлах ёстой вэ? Би аль чадвараа хөгжүүлэх ёстой вэ гэдэг ингээд цаашаа хөтлөө явчихсан билээ амьдрал. Тэгээ одоо миний хувьд яг ингээд тасралтгүй эрэл хайгуул хийгээл яваал өөрийгөө хөгжүүлсэн гэсэн. Тэгэхээр саний асуултыг асуусан магадгүй бас маш олон хүний дотор бас асуугдж байгаа асуулт яаж өөрийгөө хөгжүүлэх вэ? Хаанаас эхлэх вэ? Тэгэхээр ямар ч утга учиргүй нэг номыг энэ номыг уншия биш байхгүй. Тийм яг үнэ. Юу хүсэгдээд байгаа, юу сурмаар байгаа, яамаар байгаа тэрийг үзэн. Тийм одоо амар сонин асуулт энэчээс гарч ирнэ. Юу гэхээр үгүй одоо энэ дотор хүсэгдээд байгаа юм а хүн мэдхгүй юм гэж юу ах юм бэ? Тэр чинь айгу амархан ингээд мэдчих юм шүү гэж. Гэтэл зарим хүмүүс энэ дотор юу хүсэгдээд байгаагаа
таньж мэдж чаддгүй, зүүн бэлгээ таньдгүй. Яагаад зүүн бэлгээ таньдгүй вэ гэхээр тархин нэмэх замбраагүй бодлоор дүүрсэн, амьдрал нь нэмэх замбраагүй үйл явдлаар дүүрсэн тохиолдолд хүн хүслээ барьж авахд амар хэцүү байдаг. Зүүн бэлгээ барьж авахд. Энэ тухай амжилтын стратеги сургалтын дээр бүр цадалж нарийн дэлгэрэнгүй заадаг. Тэгээд эцсийн бүлэгтээ явж хүн зүүн бэлэг энэ дотор хүсэгдээд байгаа тэр зүйлийг олж нээснээр өөрийгөө олчиж байгаа юм. Өөрийгөө олох гэж ярьдаг шүү дээ. Өөрийгөө олох гэж юу хэлээд байгаа юм гэлтэй. Тэнгуут нь ерөөсөө энэ дотор хүсэгдэж байгаа зүүн бэлгийг барьж. Тэгээд тэрийгэ үйлдэх чинь өөрийгөө бүтээх болоо явчихж байгаа юм. Тэгээд яг үүндээ нэг тийм мөрөн гэдэг хүн энэ дотор ингээл нэг дотор нуугдсан байж хатан би олж аваад гаргаад ирсэн биш байхгүй. Тэр чинь би хүслээ таниад өөрийгөө бүтээж хэлсэн. Тэгээд өөрийгөө олох биш бүтээх болчихж байгаа юм. Зүрхсэл. За. Тэгээ би бас юу яаж санал хэлж байна. Ер нь нэг эцсийн хүний нэг хүн нэг өөртөө нэг зорилго тавьсан байхад зорилгын төлөө явж байгаа хүн өөрийгөө тал талаас хөгжүүлээд явдаг юм шиг ер нь бол санагдаад байдаг. Яг би одоо өөрөө нэг юм миний ингээл угаасаа л насны зорилго ойдол гэж нэг юм яваад байна шүү дээ. Тэгээ дизайнер гэдэг хүн яваад байна да миний одоо өөрийгөө харах үнцэг маань. Тэнгүүд би дизайнер хүн гэдэг өөрийнхөө тодтголыг би болгохын тулд юу хийх вэ? Яах вэ, ийх вэ гэдэг зүйлийг тал талаас нь судлаад ингэдэг. Яг түрүүний Муран багшийн хэлсэн шиг зүгээр хүмүүсийн гоё гэсэн ном болгон руу шуураад ерөөсөө хэрэггүй. Хүмүүс ингээл нөгөө нэг энэ номыг уншвал чи баг ухаантай болно гэсэн тийм ойлголтууд байдаг шүү дээ. Яах вэ 10 жил угаасаа унших ёстой ном гэж байгаа. Заавал тэрнээс бүх юм руу ингэж шуураад авах шаардлага байхгүй. Хэрвээ тэр ном таныг дуудахгүй байвал тэрийг уншаад ерөөсөө хэрэггүй. Заавал тусад хийж яах гэдэг тийм тэгж бодоод идэгин. За юу яасан бэ? Хоёлаа лайвын цаг маань нэхээ төгчөж одоо 9 минуттай тий. Хоёлаа 10 цаг хэд гэж хэллээ? Мэдхгүй байна. За энэ 41 минут авчиж. Харин тийм байна. Тэгэхээр хоёлаа одоо ер нь сүүлийн 3 асуултандаа ер нь хариулаад дуусгасан дээр ах. За тэгээ одоо энэ хэд хоёлаа 4 дээр л явж байгаа шүү дээ одоо тий. 4 дээр дөнгөж явж байгаа. Тэгэхээр хоёлаа 3 асуултандаа хариулаад үлдсэн асуултуудаа би пэйж дээрээ хариулж идэг хөө. За тэгээ ер нь 11 гэхээр нөгөө төлөвлөсөн ажил байгаа юу тий ард нь Муран багшаа. Одоо ер нь бол 11:20 гэд дуусахгүй бол дараагийн ажлууд эхэлж байна. За окей тэгээ би бол хамаагүй гэж суух гэдэггүй айгуу гоё яриа болоод байгаа болохоор үргэлжлээ суумаар. За тэгвэл 5 дахь асуулт. 5 дахь асуултын хувьд болохоор тогсоо урана гэж байна. Урна биш шүү. Урана гэж байна. За тэгэнгүүтээ энэ сургалтанд заавал энэ айгуу гоё асуулт байсан шүү. Энэ сургалтанд заавал суух шалтгаан нь юу вэ гэж асуумаар байна. Ээжүүд одоо лайв дээр суун гिचээ тэгээл марцчихдаг гинэ. Тэгвэл энэ сургалт гэж хэлээд байгаа маань амжилтын стратеги сургалтанд яагаад заавал суух хэрэгтэй юм бэ? Тэрийг тайлбарлаад өгөөч. Ээж нар тэгэл энэ үедээ лалалала гэж гал болчдөг шүү гэдэг ээж нараа тэгж болохгүй шүү. За. За. Яагаад амжилтын стратегид суух хэрэгтэй юм бэ гэдэг дээр би тайлбар өгье. Амжилтын стратеги бол ямар нэгэн байдлаар номон дээр бичигдсэн зүйлс эсвэл энэ тэндээс ингээл хамт чимээл ингээл тэ сургалт гээл ордог зүйл ерөөсөө биш. Ер нь бидний сургалт гэж мэддэг зүйлээс ер нь айгүй ондоо юм байна. Яагаад би энийг айгүй ихтгэлтэй хэлээд байна вэ гэхээр миний сургалт хүний чих рүү биш, тархи руу биш. Энэ дотоод зүрх сэтгэл рүү ярьдаг сургалт байхгүй. Тэгэхээр дотоод зүрх сэтгэл рүү ярьдаг сургалт маань одоо үнэхээр л ингээд хүнийг дотроос нь огшоолж сэрээдэг сургалт. Тэгээд магадгүй те ирээвэр хураавар амьдралын олон одоо үйл явдлууд юм дотор ингээд төөрөөд те магадгүй энэ дотоод хүнээ мартцсан байгаа бол миний сургалт таны яг дотоод хүн лүү чи ярина. Тэгээд дотоод хүн лүү чи ярихаар дотоод хүн чинь сэрнэ. Тиймгүүд хүн болгоны дотоод хүнс ирэхээр маш өөр зүйлсүүд хийгддэг. Тэр одоо
хүнээс шалтгаалаад. Тэгээд нөгөө нэг онгод орно гэж ярьдаг шүү дээ манай. Яг л онгодыг оруулдаг. Бүр үнэхээр яад би нэг ихтгэлтэй хэлээд байна уу гэхээр амжилтын стратеги сургалт явагдаад жил гаруй хугацаа өнгөрчлөө. Миний сургалтанд 6000 гаруй хүн хамрагдсан. Энэ 6000 гаруй хүмүүсээс ирж байгаа тэр комментуудаас би энийг ойлгосон байхгүй. Энэ сургалт тэр хүмүүсийг сүнс ухамсарын түвшин сэрээчээр хүн хүссэн үсээгүй өөрийнхөө зүүн бэлийг таньд юм байна. Хүссэн үсээгүй өөрийнхөө хийхийг хүсэж байгааг хийж эхэлдэг юм байна. Хүссэн үсээгүй хүн хөдөлдөг юм байна. Урам зориг юм байна гэх. Тэгээд ингэдэг амжилтын стратегийг нэг сонссон хүн дахин сонсдог. Бүр ингээд над руу эргэж холбогдоод багшаа би сургалтын ирэх маань дууссан байна. Би дахиад үзмээр байна яах вэ гэдэг ингээд холбогддог байхгүй. Яа тэгэхээр нөгөө сургалт үтсэн үедээ ингээд нөгөө дотоод хүнс сэрээд аюу гоё мотивацтай урам зоригтой байснаа тэр хүн мэдээд байгаа байхгүй. Тэгээд хэсэг ингээд явж байгаад буцаад унтарсан тийгүүд буцаж сэрээд дахиж сонсоод байгаа байхгүй. Тэгээд яг ингэж тасралтгүй сургалтаа үзээ явж байгаа хүмүүс байна. Одоо бүр хамгийн анх заагдчихсан манай ментинер одоо хүртэл хичээл үзээ явж байгаа байхгүй. Тэгээ ийм л байдаг. Тэгээ таныг сэрэх болно л гэж хэлмээр байна. Тэгээ яг би нөгөө бас энэ дээр нэмээ хэлэхэд анхны мөрмөнтрий хэлжсэн шиг номон дээрээс уншиж байгаагүй ерөөсөө энэ тэндээс хизээж төсөөлж байгаагүй тийм юмнууд байсан бүр. Би уг нь айгүй тийм яг юм нөгөө хүнд зөвлөгөө өгсөн номнуудад айгүй ерөөсөө тэгтээ тэргүй ихний хитгэн утсыг уншаал тодорхой хойно юу гэж хэлэх гээд байгаа санааг нь ойлгочдөг нэг тийм надад ерөөсөө гой сан тэрний оронд нэг ид шиди мэдийн гоё юм намайг зүгээр сэтгэлийн минь сэргээс ном унших гой санагдаад байдаг байхгүй эсвэл нэг кино минь шиг ном тэгсэн чинь тийм яг энэ амжилтын стратеги сургалт бол ерөөсөө хизээч урд нь би мэддэг юм шиг боловч яг энэ шүү гэд ингээд нөгөө тайлбарлаа хэлсэн юм ерөөсөө байгаагүй тэгээд ингэсэн чи нэрээ тийм юм биш яагаад би энийг олж хараагүй юм бол нэрээ ингэт юм биш нэрээ тийштэй гэл ийм юмнууд амар их ус. Тэгэл нөгөө амжилт гэдэг зүйлийг юу гэж бодож исэн өнцөг маань гэж бодогддог ч юм уу те ингээд яах вэсэн биш те гэл ингээл амар тэгжсэн. Тэгэхээр та суусандаа нэр үнэхээр харамсахгүй шүү. Би багийн ийм зөвлөгөөний юмыг амар вау гэж хэлдэг төрлийн хүн бол биш. Ер нь бол өөрөө амар ийм зөвлөх дуртай маркетинг нөхөр байхгүй. Тэгсэн чинь надад амар гоё байсан бүр ингээд хүнээс бас ингэж гоё зөвлөгөө тий амжилтанд хүрэхин тулд арга чигээ олж аавна гэдэг бол үнэхээр вау байсан миний хувьд. За дараа чинь би ингээд нөгөө хугацаа яарч байхад бас юм ярмаар санагдаад нөгөө яриа хүний чинь хэцүү юм штэ. За дараагийн айцтай маань болохоор арука гэж юу вэ? Охин байна. Тэгэнгүүт за зөндөө бол арука байгаа. Гэхдээ арука дотроо өөрийнхөө яг нөгөө асуусан асуултыг бол мэдчихэж байгаа ах гэж найдаж байна. Нэг хэвийн амьдралаа яаж өөр болгох вэ? 3 жил дарааллаад мамаас өөр урагштай болоод байх юм гинэ. Уур уцаартай болоод байх юм гэдгийг аюу ондоогоор бичсэн биш үү нэ. За уур уцаартай болоод байхын нөхөр орж ирээл бөөн уур хүрээл өөрийн мэдлэхгүй уурлал байх юм яаж өөрчлөх санхүүжилт бол уг нь хараат биш гинэ нөхрөөсөө. Тэгтэл хараат мараат биш хэрнээл нөхрөө харахаар л бүрстэй. Уур хүрээл дургуй зэвүү хоёр зэрэг хөдлөөл байгаа юм байна. Яах вэ? За энэ дэр нэг хоёр янзын асуулт байгаа юм. Нэгдүгээрх нь болохоор нэгэн хэвийн амьдралыг одоо яаж өөрчлөх үү те амьдралаа яаж илүү сонирхолтой болгох уу гэдэг нэг асуулт байна. За нөгөөт нь болохоор ийм нөхөртөө харилцаатай холбоотой асуулт байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд болохоор би ингээд гэр бүл хараахан зохиогоогүй байгаа учраас одоо эхнэр нөхрийн харилцааны талаар манай гүлээ маань илүү сайхан хариулах байх гэж бодож байна. Харин амьдралаа илүү сонирхолтой болгох гэдэг дээр би санаагаа хэлье гэж бодож байна. За энэ дээр болохоор яг үнэндээ нэгэн хэвийн амьдралаар амьдраад байгаа ч гэсэндээ тэр нэгэн хэвийн амьдрал нь надад гайхалтай таашаал өгдөг бол яах юм? Тийм биз дээ. Надад таашаал өгч байгаа бол миний амьдрал нэгэн хэвийн байх надад хамаагүй байхгүй. Одоо жишээлбэл миний амьдрал бол яг нэгэн хэвийн л байдаг. Би өглөө босоод бяцлалаа хийдэг.
би 8:30-аас би багийнхантайгаа өглөөний шуурхай хурлаа хийдэг. Үргэлжлүүлээд би хамгийн чухал гол нэг ажил дээрээ төвлөрдөг. За ингээд миний нөгөө мацаг тайлах цаг болдог. Тэгээд 12 цагт би өглөөний цайгаа бэлдэж уудаг. За ингээд дараагийн чухал ажилдаа амжуулж итэл одоо миний бэлтгэлийн цаг болдог ч гэдэг юм уу. Тэг ингээд ерөөхдөө миний амьдрал яг л нэг л хэвэн байдаг. Гэхдээ би гайхалтай амьдралаасаа таашаалаа. Миний амьдрал надад үнэхээр аз жаргалтай сайхан санагддаг. Яг энэ шиг энэ хүн яад өөрчлөхийг хүсэж байна уу гэхээр одоогийн байгаа амьдрал нь өөртөө таалагдахгүй байгаа байхгүй. Тэгээд өөрөө өөртөө таалагдах амьдралын загварыг энэ хүн хараахан бүтээж амжаагүй учраас яаж амьдралаа сонирхолтой болох вэ тэгээд нь штэ. Тэгэхээр амьдралаа сонирхолтой болгох, амьдралаас таашаал авах гэдэг ийм нэг хоёр өөр ойлголт байдаг штэ тий. Тэгэхээр ерөөсөө амьдралаа сонирхолтой болгох чинь гээл гарчгүйгээл кофе шоп суугаал эсвэл гарчгүйгээл найзуудтайгаа уулзаал эсвэл гарчгүйгээл шопинг хийх тухай юм ерөөсөө биш гэсэн. Тэгэхээр яг таны одоо дотоод зүрх сэтгэлд чинь гоё таашаал амьдралын загварыг бүтээл гэж хэлмээр. Тэгэнгუთ бүтээн гэдэг чинь яах юм? Эсвэл нэг нэгээр нь урлаа шүү дээ тий. Одоо нөгөө байшин барихтай л адилхан тоосгоор нь үржиж тэр загвар бий болно гэсэн. Тэгээ миний хувьд болохоор би өөрийнхөө амьдралын загварыг би айгу хожуу бүтээж эхэлсэн гэж боддتي. Би 30 гарч иж би тий амьдралынхаа загварыг бүтээж эхэлсэн баг. Тэрнээс өмнө миний амьдралын загвар гэдэг юм байгаагүй байхгүй. Би найз уцтлаа гарч гүйлээ тэндээс нэг хүн одоо ийм юм хиймээр байна гингүүт тий ингээл амар имэх замбраагүй амьдралаар би амьдарч байсан. Тэгэд имэх замбраагүй амьдралаар амьдарч байсан учраас надад тий тогтсон ийм алсын хараа зорилгын төлөө үйлддэг ийм дараалал систем надад ерөөсөй байгаагүй байхгүй. Тэгээд 30 гараад би яг амьдралынхаа загварыг бүтээгээд өөрийгөө судлаад өөрийнхөө дотоод руу өнгийгээд надад юу таалагддгийг би ямар хүмүүсээс тэгээ таашаал авдгийг одоо уулзаж учирч байгаа хүмүүс ч хүртэл таны амьдралыг бүтээлцээд байгаа байхгүй. Тэнгууд таалагддаггүй хүмүүстэйгээ яагаад тэнд таалагдахгүй зүйлсээ сонсоод санаа бодол нийлдэггүй хүмүүстэй яагаад хов ярьж суух хэвтэй тийм үстэй. Тэнгууд миний амьдралд үн цэн өгж байгаа, таашаал өгж байгаа, хоёулаа харилцан ашигтай зөв ойлголтоо хуваалцдаг ийм одоо ингээ хүмүүсээ ингээд амьдралаас шигшээд авчиж байгаа байхгүй бүр. Тэгээд тэр шигшигдсэн хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхдөө асар үн цэнтэй гоё амттай цагийг өнгөрөөчин. Тэгээд дээрэс нь өөрийнхөө амьдралыг системчлэхээр өдөр болгон тэ дандаа гоё зүйлсийг дандаа өөрийнхөө эрүүл мэнд гоо сайхан эдийн засаг хайр харилцаа босгосон гоё зүйлсээ хийчин байнга өөрийгөө хөгжүүлчин. Тэгээд нөгөө үйлсээ хийн тэ үйлс гэдэг чинь одоо ахуй амжиргаа залгуулах тэр ажил шүү дээ тий. Тэгээд тэр ажлаас өөрөө бас ингэ таашаал автгаа ойлгоцсон. Энэ миний одоо амьдралын загвар юм. Тэгээд яг амьдралын загварыг бүтээхтэй холбоотой амжилтын стратеги сургалтын бас ярьдаг. Одоо амьдрал бол урлаг юм гэж ирж байгаа заадаг хэвэл байгаа. Тэгээд та нар тэндээс бүр дэлгэрүүлж үзээрэй. За би болохоор тий яг саяны амьдралын нөгөө нэг ив амьдрал нь өөртөө таалагдчихвэл хамаалга гэдэгтэй өстой санаа нийлж байна угаасаа. Тэгээд яг миний нөгөө нэг одоо гэр бүлийн харилцааны дээр нөхрөө харахаар уур хүрээд байна гэдэг дээр би тэр хүн яагаад нөхрөө хараад уур хүрээд байгааг нь би мэдэхгүй байна. Гэхдээ би байдаг хаяа заримдаа ингээд учруулдаггүй эмгтэй хүн лими чинь өстой дараадлаа гэртээ гортог иргмээр үе бэ штэ бүр өстой. Би ингээд ах чинь намайг гэл ингээд амар ууралдаг үе бэдэг бүр өстой нэрээ. Бүр энэ дэлхий дээр байхгүй надаас өөр ааштай эмэгтэй байхгүй юм шиг би аашлах үе надад байдаг. Гэхдээ тийм үе нөхөртч байдаг бах. Тиймгүүд тэр чинь хуу хүний өөрийнх нь нөгөө нэг ямар нэгэн байдлаар дандаа энийгээ явна гэж байхгүй, дандаа тайван байна гэж байхгүй. Ер нь бол хаяа нэг юмнууд бол гарна штэ тий. Харин тэр юм олон давтагдаад ирвэл тийм сэтгэл зүйн ямар нэгэн өөрчлөлт орж ирж ийн л гэж би бодоод байдаг байхгүй. Одоо юм ямар нэг юм тэнд ингээл болохгүй болж эхэлж байгаа учраас л уур уцаар стресс гэдэг зүйл удаа дараалтаа ингээ яваад байна гэсэн үг. Яг тэр нэг юм голдролоос гарах нь айгүй чухал гэж бодож чинь зүгээр одоо таамаглаж байна л да. Би амьдрал дээр бол тийм амар ер нь яг ийм нөгөө нэг уур уцаар гэдэг зүйлийг би удаа авч явж чаддаг хүн биш.
миний тийм 5 минут уурлаад манай ээж намайг яг нөгөө намайг бэр гуйхаар хүмүүс ирж исэн чинь намайг магтахгүй эсрэгээр айгу муу хэлээдсэн байхгүй юу. Тэгээ би тэрэн дээр ингээд амар гомдоод дараа нь ээж явсны дараа тэгээ тэр нь муу хэлсэн гэдэг нь юу хэлсэн гэхээр миний охин юм амар ууртай айгу хурдан ууртай. Гэхдээ тэр уур нь нусны альчуур хатхын зурдал үгүй болдог. Тийм болохоор яг тэр занг нь л контролдод явчих юм бол айгу юм дайжгүй охин шүү гэж хэлчихсэн аахгүй. Тэнгүүд хүн чинь өөрийнхөө охиныг магтах хэрэгтэй тэр линейтрэгингүүд нь яг тэ тэгэл чамааг хамгийн хэцүү ууртай гэдэг зангийг чи хэлжүүл дараа нь тэр хүмүүс шоконд орохгүй шүү дээ. Нэрээ энэ охины ээж нь хэлжсэн шүү уур нь гарч шүү гэж хэлж ин гэж л бодсон юм уу сонсон юм байхгүй. Ирээдүйд чи амир хэрэг болно гэсэн яг тэр амир ирээдүйд маань хэрэг болдог. Ер нь түргэн ааштай хүн байгаа. Гэхдээ уураа яг ерөөсөө удаан хадгалж чаддаггүй. 5 минутын дараа үгүй байхгүй болгочдөг. Угаасаа яг амьдрал дээр минь нэг туршлага байсан. Би 2 жил хэртээ би эмуурсан байдیں۔ Яг ингээл нөгөө хурдан арилаад хурдан ингээд байгаа юм шиг боловч гүндэх тэр миний ингээд гомдол цөхрөл уур гэдэг байгаа юм нэг юм өөрийнхөө юм дургу хүргээсэн юмнууд арилж өгөхгүй явж байснаа тэр миний амьдралыг 2 жилийн дотор ямар би гэдэг хүнийг би биш болгож хувиргаад те миний ингээд амьдралын ирээдүйн зорилгыг маань үгүй болгоод ингээд хазаалгаад ингээд явж байсныг амар ойлгоод дахиж би хизээч энэ хүн болж эргэж хуурахгүй хичээнгээд ер нь бол асуудлыг дор дорн шийдээ явдаг болсон. Уурлах газрыг уурлаад тэр газраа үлдээгээл урагш яваад гэдэг ч юм уу. А нөхөр хараад уур хүрэх ч юм уу гэр бүлийн юм харилцааны хувьд гэхээр би зүгээр боддог байхгүй юу. Хүн харилцаанаас харилцаа үүсчихэд гэдэг үгэнд би амар дуртай. Ер нь бол чи өөрөө нөхрөөсөө юу хүсээд ямар харилцааг тэр хүнээс ямар хүндлэлийг ямар хайрыг хүсээд идэг тэрийг чи эргүүлээд өгдөг л байх хэрэгтэй гэж би бодоод идэг. Би гэхдээ би яг нөгөө нөхрөөсөө ийм юм хүсэж байгаа болохоор би бас ийм юм өгөөд ийн гэхээсээ илүү миний дотроос өөрөө ирэхгүй цаанаасаа би нөхрөө би хүндлэх ёстой, би нөхрөө хайрлах ёстой, би нөхрөө орж ирэхэд нь үүднээс л зүгээр би одоо мөрөн багш анзаарсан үгүй би мэдэхгүй байна. Ямар ч байсан би нөхрөө үүдээр орж ирсэн цагаас нь эхлээд миний ингээд нүүр аманд битүү баяр баясгал. Анзаарахгүй яах юм бэ? Би бүр хараад өрхөө манай гүлэн нэр ямар гоё юм бэ гэд. Тэгээ нөгөө амжилтын стратеги сургалтын дээр бүр байнга ярьдаг штэ. Реакц аюу чухал шүү. Энэ реакцаас аюу их юм шалтгаалдаг шүү гэл ярьдаг штэ. Тэгээ тийм манай гүлэгийн реакц бүр ингээд төрхөөсөө байглаасаа цаанаасаа бүр үнэн гоё реакцтай бүр ингээд баг ингээд би ингээ эмхтэн өмөртлөө гүлийг хараад гүлээд дурлцж байгаа байхгүй юу. Бүр ингээд нөхрийгөө орж ирэхээр гэл бүр яг ингээд бүр цаанаасаа амар гоё тэгэл бүр ёо нэрээ эрэгтэй хүн нэрээ ийм л эмхтэйгээ хажууд нэрээ байхыг хүсэндээ нэрээ гэж бодож байгаа байхгүй бүр үнэхээр гоё. Баярлаа. Тэгэнгүүт харин тийм ер нь бол гэрт гарч явхаас нь эхлээд орж ирээд өдөржин байх хугацаанд нь янз бүрийн юм тохиолдох ч гэсэн гэрээсээ гаргаж явахтаа болон ухтаж авахтаа л ямар ч байсан хичнээн ууртай байсан ч хичнээн дургуйч уурж байсан ч ухтаж авдгаараа ухтаж авчаад дараа нь тэр асуудлыг ууралж байгаагаа ярилцсан гэдэг зүйл айгүй гоё санагдаад идэв. Ширээний ард суун. Тэнгүүд манай гэр бүлийн хувьд болохоор бас айгүй чухал байдаг юм нь хоолны арталт суун гэдэг нөө ширээний арталт суух тэр момент айгүй чухал байдаг. Тэр үед хоорондоо нэг л уур хүрээд энэ тэгээд ингээ бүх юм айгүй гоё нээлттэй ярилцаад авчдаг. Тэгээд би ингэмээр хахад та ингээд байна гэд өөрийнхөө хүсэл зорилгыг бас илэрхийлждэг. Гэхдээ эргүүлээ тэр чинийгээрээ нөгөө хүндээ өгч чадах юм бол буцаагаад эргүүлээд авч чадна. Би тэрийг бүр 100% амлаж байна. Би мэдхгүй ямар ч байсан хүмүүс тэгээд идэв штэ ингээл нөгөө зарим нөгөө влог үздэг хүмүүс болохоор миний юм гаргаж байгаа реакцийг одоо нөгөө хитрхийн юм нөгөө одоо нялуун юм чизи гэж бодоод идэх хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ яг үндэ тэр чизи нялуун байдал байна уу ямар байна уу хамаагүй миний гаргаж байгаа нөхөртөө гаргаж байгаа нөхөр маань шүү гэдгийг илэрхийлж гаргадаг тэр ингээд характер яг үндэ Викторийн амьдралд сайн авчирсан уу гэхээс муу юм ерөөсөө авчираагүй. Тэрнээс биш нөхрөө ороод ирэнгүүт харангууд ууралснаар та эргүүлээд нөхрөөсөө уурал хүлээж авна гэж би хэлмээр. Ямар ч ахиц ахгүй. Тэгээд нөхрөө орж ирэхэд нь инээгээд ухтаж авчаад инээд нь дундаа гоё юм ярилцаж болно. Гэхдээ заримдаа үнэхээр инээ гэсэн ч инехгүй. Бүх юм perfect биш шүү дээ. Бүр заримдаа түрүүн хэлсэнчлэн солиормор үе байдаг. Яг нь солиорч гэхдээ тэрийг олон дахин тавтаад байгаад байх хэрэггүй. Жилдээ 1-2 enough гэж бодож юм би хангалттай гэж бодож байна. Солиорох үе болвол ер нь бусад үед бол ямар яаж амьдрмаар байна. Яг тэрнийхээ гол ингээд нөгөө нэг цөм нь өөрөө л байх хэрэгтэй.
Тэнгүүд юу бас тийм юм амар хэрдэг. Би ингээд амар гоё ингээд нөгөө нэг юм мөрөөдөд байна. Гэтэл манай нөхөр тэрийг юусоо ойлгохгүй байна. Яаж энийг ойлгох уу гэдэг юмн дээр юусоо нөхрийнхөө зан характер тохируулаад яаж хүргэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэрнээс биш бүр ингээд нөгөө нэг манай нөхөр нэг ийм хүн байхад тэнд хүний нөхөр нэг өөр хүн байгаа шүү дээ. Тэнгүүд миний нөхөр дээрээ барьж байгаа арга барилыг аваачаад тэр хүн дээр аваачих юм бол энэ юу солиороод байгаа юм болоо гэж бодож магадгүй шүү дээ. Тэгэхээр хамт амьдарсан ханаа та хамгийн сайн мэдж байгаа. Ханыхаа нөхцөл байдалд нь тохируулж ойлгуулах арга та уг нь мэдж байгаа. Тэрийг л та өөрөө мэдэхгүй юм гэж бодоод байгаа. Тэгээ гол мэдж байгаа юм а та гоё хийж чадна. Өөртөө итгэхээр. Тийм би амлаж байна. Тийм байна миний хувьд. За хоёлаа одоо нэг асуултанд хариулаад тэгээд дуусгах юунаас гарах уу өнцгөөс нь харах уу. Одоо 11-20 хүртэл хий гэж ярьсан тий. 11-20 хүртэл амжих асуултаа хариулаа авчи тий. Яг энэ завсар би нэг хүмүүст лайв үзэж байгаа хүмүүстэй нэг зүйлийг бэлдсэн байгаа. Гоё бэлэг бэлдсэн байгаа та нарт. Тий, тэрийгэ зарлалчи. За яг одоо манай лайвыг үзэж байгаа хүмүүс маань миний мөрөн ментор гэж шууд залгаад бичингууд миний Instagram хаяг гараад ирнэ. Тэгээд намайг follow хийгээд скриншот хийгээд миний пэйж руу Facebook пэйж руу ч юм уу эсвэл миний Instagram руу та нар скриншот хийснийг явуулаарай. Би тэгэж одоо намайг дагсан бүх хүмүүс өөрийнхөө Ikigai таны оршин буй шалтгаан гэдэг сургалтаа бэлгэлэхээр болсон шүү. Тэгээд Ikigai бүх хүмүүст шүү. Тэгээд гэхдээ би энэ чи юу цаг зарлалчээ. Өнөөдөр 12 цагаас өмнө яг скриншотоо явуулсан хүмүүст би энэ сургалтыг бэлгэлэх шүү. Яа тэгэхээр яг ингээ үнэнчтэй бүр ингээ бүтэн цаг ингээд бит хоёрын яриаг анхааралтай сонсож байгаа энэ хүмүүстэй бүр ингээ яалтчгүй яг гоё хайр хүрээд байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүстэй гоё энэ бэлгийг өгье. 12-оос өмнө натруу. Ерөнхийдөө дөрмийн ойлгоцсон те энэ лайвыг үзэж байгаа бүх хүмүүс азтан болох боломжтой байх нь. Гэхдээ хамгийн гол болцол нь болохоор мөрөн менторын маань Instagram хуудсыг яг мөрөн ментор гэдээ доор бичигдсэн нэртэй ижилхэн байгаа тэрийг follow хийгээд follow хийсэн гэдэг скриншотоо мессежээр явуулаад 12 цагаас өмнө тэгэл ерөөсөө Ikigai сургалтанд үнгүй орох их гэсэн үг бах. Би тэр сургалтанд нь сууж үзээгүй ч гэсэн гоё сургалт байгаа гэдэгт итгэлтэй. Ikigai ч өөр айгу бас их гоё юм байгаа даа штэ. За өөрийгөө олоход зориулсан сургалт. Тэгээд аюу олон хүн би өөрийгөө яаж олох вэ гэж асуугаад байдаг ш. Тэгээд энэ асуултын хариултыг та олно. Яа. За, баяр хүргэе. Бүртгүүлэхээр их авсан бүх хүмүүстээ баяр хүргэе. За, би гар мараа ингэж одоо яа. За. За, дараагийн асуулт нь болохоор Stone Mega гэдэг хүн байна. 4 жилийн дагагч юм байна. Баярлалаа. Маш их баярлалаа. 4 жил хамт байгаад. За тэгээд гэртээ 2 хүүхэдтэй харж байгаа ээж байна уу? Том маань 4-тэй, баг маань 5 сар хүрж байгаа. Манайх Эрдэнэ хотод амьдраад жил гаруй болж байгаа. Энд ирснээс хойш айгүй их ганцаардлыг их мэдэрч байна да. Энэ үеэ яаж давах вэ? Зөвлөөч гэсэн байна. Энд ихтэй айгүй надтай тохиолж ирсэн ижил төстэй юм байна да. За тэнгууд энэ асуултан дээр болохоор нөгөө ганцаардал гэдэг зүйл байгаа. Ганцаардах гэдэг. Тэгээд ганцаардах мэдрэмж гэдэг чинь ерөөсөө өөрөө өөртөө байхдаа таашаал авч чадахгүй байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөө өөртөө байхдаа таашаал авч чадахгүй байна гэдэг чинь өөрийгөө сайн мэддэггүй л байхгүй тий. Хэрвээ өөрөө өөрийгөө ингээд мэддэг болоод ирэх юм бол юу ганцаараа байхдаа ч ганцаардлыг мэдэрдэггүй харин ч эсрэгээрээ бүр ганцаараа байх хүсдэг болчтгийн шүү бүр. Өөрийгөө судал. Өөрийгөө таньж илрүүл. Тэгээд өөрийгөө таньна гэдэг чинь нөгөө дахиад зүүн бэлэг рүү явчихж байгаа юм. Яг энэ дотор хүсэгдээд байгаа зүйлээ л та хийгээд ирэхэд л асар их гоё тэр таашаалыг мэдэрнэ. Тэгээд ер нь бол дийлэнхтэй анхаарал нь үргэлж өөрөөс хол хүмүүс л тэгж ганцаарддаг гэдээ ойлгож байгаа. Анхаарал нь өөрөөс нь хол. Өөрийгөө ерөөсөө сонирхдаггүй, өөр дээрээ анхаарал хандуулдаггүй, дандаа л бусдын өмссөн зүйлсэн, бусдын яриа тий бусад хүмүүсийн хийж байгаа зүйлс рүү л анхаарлаа хандуулаад өө энэ ингэсэн байна. Өө тэр тэгсэн байна. Өө цаа чин тэгж байгааг нь өө тэр хоёр тэгсэн гэсэн штэ гэл дандаа тийм юм сонирхсан
агаад яг нэг ганцаардаад байна шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр нөгөө утас өөрийн мэдлэхгүй үзээд байна. Яаж болох вэ гэдэг нэг хамгийн ихэнд байсан шүү дээ. Тэр чи яа утас үзээд байгаа. Анхаарал нь өөрөөс нь хол гадагшаа. Тэгэл нөгөө уцаа үзээл ингээ анхаарлаа сэрнүүлдэг. Өөрөөс нь холтцсан анхаарал нь тэгээд ганцаарлыг мэдрээд байгаа гэсэн. Ганцаараа одоо өөрийгөө мэддэггүй, ганцаараа байхдаа таашаал авдаггүй тийм байна гэсэн. Тэгэхээр өөрлөгөө сайн өнгөөр. Тэгээ миний хувьд бас энд нэг зүйлийг бүр дурдмаар байна. Тэгээ айгүй олон бас хэрэг болох байх гэж би бодож байна. Тэгээд би 29 настай байхдаа анх би одоо бясалгалтай одоо учирч ийлаа. Тэгээд бясалгал хийж эхэлснээс хойш миний амьдралд бүр гайхалтай өсрөнгөө өөрчлөлтүүд орсон. Тэгээд ерөөсөө над дээр гарч байгаа өөрчлөлт, надаас гарч байгаа юм болгоныг би дандаа бясалгалтай холбож ярих дуртай. Тэгээд олон хүнийг бас ингээд бясалгал хийгээсэй гэж боддог. Тэгээд бясалгал гэхээр манайхан нэг тийм агууд сууж байгаа хүнийг ингээд төсөөлөөд нэг тийм өөрөөсөө айгу хол хүндий зүйл гэж бодоод байдаг. Гэтэл бясалгал гэдэг нь ерөөсөө л энгийн амьдрал бид нэр хоол идэвхтэй л адилхан зүйл байхгүй. Тэгээд анхаарлаа төвлөрүүлээд өөр дээрээ анхаарлаа өгөөд дотоод руугаа өнгөх чинь л өөрөө ингээд бясалгал болоо явчихж байгаа. Тэгээд бясалгалын маш олон техникүүд байгаа. Миний хувьд болохоор би випашна гэдэг бясалгал хийдэг байгаа. Тэгээд энэ бясалгалын талаар хэрвээ та нар олж мэдхийг хүсэх юм бол бясалгал гэдэг гэж сайтаар ороод үзээрэй. Тэгээд энэ дээр байж байгаа. Тэгээд энэ миний амьдралыг үнэхээр гайхалтай өөрчлөгдсөн. Тэгээд хүмүүс намайг яаж ийм их юмыг мэдсэн юм бэ? Тэгээ одоо ингээд харахад аюу залуухан мөртлөө яаж энэ амьдралын ийм нарийн ширхэг юмнуудыг мэдсэн бэ гэдээ одоо манай 50 идтэй тэгээ 60 гарсан ментинер байдаг байхгүй юу. Тэгээд амжилтын стратегийг үзээ явж байгаа. Тэгээд ийм залуухан мөртлөө яаж гэл надаас суугаад идэг. Тэгээ энэний шалтгаан бол ерөөсөө л бясалгал байдаг. Тэгээд энэ болгоноор би одоо жамын тухай мэдлэг гэл айгүйх ярьдаг шүү дээ амжилтын стратеги дээр. Тэгээд бясалгалын ачаар энэ жамын тухай үннийг олж мэдсэн. Бясалгалын ачаар би маш сайн ментор багш нартай амьдралдаа учирсан гэж бас их талархаж явдаг. Магадгүй би бясалгал хийдэггүй нэг тийм төрцөн тэнэг нөхөр байсан бол миний хажууд ирээд бурхан сургаал айлцсан ч би таньж мэдгүй байх байсан байхгүй. Гэтэл ч нөгөө өөрлөгөө өнгийгөөд ингээд аюу сайн мэдэрдэг болоод ирэнгүүт ингээд учирч байгаа уулзж байгаа хүн болгон үнэхээр гайхалтай суралцмаар ийм болсон. Бясалгал бас их сонирхолтой сонсогдож байна. Бясалгал цэг юм гэсэн тий ороод үзээ. Наа чин бас гоё шин мэдээлэл шүү. За орж үзнэ. Би болохоор надад ийм нь болохоор яг миний амьдрал дээр бас аюу тохиолдсон юм байл да. Гэтэ би нөгөө юу яасан? Америк руу нүүж ирээд гинтийн нүүлт байсан миний хувьд бол бүр юм нөгөө төлөвлөсөн нүүлт байгаагүй. Би хүнтэй танилцаад дурлаа. Тэгэл ерөөсөө манай хүн үлдэхээр болоод нэг юм гинэт байгаа бүх юмнасаа хахацаад нөхрөөс өөр ийм нөгөө нэг баг хөнгүү газар ийм хос арал дээр ирсэн юм шиг мэдрэмжээр анхын дүлтчихсэн. Тэгээд яг тэр үедээ болохоор бас надад ингэж нөгөө нэг 2 жилийн хугацаанд би хөлөө олоход надад амар хэцүү санагдчихсан. Гэхдээ би ингээд ганцаардал гэдэг зүйлийг би амьдралдаа мэдэрч үзээгүй хүн юм байна. Ер нь бол ингээд өөр сая би ингээд ярьж байгаа хэвчээд би ингээд бодчих л та би хизээ ганцаарч илаа гэд. Тэгсэн чи яг хуу ганцаардал гэдэг зүйлийг би мэдэрч яасан гэхээр миний хувь хүн маань өөрөө би айгүй юм нөгөө олонтойгоо хамт байх дуртай, үргэлж хүмүүстэй харилцаатай байх дуртай, ярилцах дуртай. Гэхдээ тэрэн дундаа би ингээд нөгөө нэг хамт байхад хизээч ингээд нөгөө нэг юу яадгүй айц тавтдаггүй, итгэл үзүүлдэггүй тийм хүмүүстэй биш. Яг би юм өөрийнхөө хүрээллийн ийм нөгөө нэг одоо юу гэдэг вэ? Комфорт зоны хүмүүс гэж байдаг шүү дээ, тийм хүмүүстэйгээ байхдаа би ийм айгүй гоё тухтай мэдрэмж авдаг хүн байхгүй. Тэрнээс биш яг шинээр нэг хүнтэй танилцаад тэр хүнийг огт сайн мэдгүйгээр ер нь нээлттэй л хүнэлтэй бодлоо ярихгүй. Тэгвэл ер нь ингээд нөгөө нэг яг гоё нэг тийм гоё орчин өөрөө бас бүрдүүлэх туртай яг дээрээ хэлсэн шиг нөгөө харилцаанаас харилцаа үүсдэг гэдэг шиг яг найз нөхдөрөө ч гэсэн өөрийнхөө гоё ийм хүмүүсээс авахыг хүсэж байгаа харилцаагаа өөрөө эргүүлж өгөөд тэрний хариуд би яг л гоё харилцаа хүлээж авдаг. Тэр шиг анх Америкт ирчээд харин найз нөхдөөс хол байгаа гэдэг миний хувьд айгүй хэцүү байсан. Тэр маань намайг ганцаардуулсан байж магадгүй гэдэг бодол төрж ийн л да. Гэхдээ яг нөхөр байсан, нөхрийн хажуудлын нөхрүүд байсан юу гадуур мэдээж хүн байгаа штэ тий. Гэхдээ тэр үедээ болохоор би юу яажсэн. 2 жилийн дараа гинэт нэг мэдсэн чи би
би учраа олчих. Би чи баг Америкийн иргэн шиг л болчлоо шүү гэсэн бодол надад амар төрж исэн. Тэгэхээр нөгөө альва зүйл тэрхүү үедээ амар хэцүү юм шиг санагдаад байгаа юм шиг боловч эргээд нэг өнгөөгөө тарахаар хамгийн анхны ирж исэн өдрөө бодвол чамаагүй дээртцэн л байдаг байхгүй нэг газар. Өчигдөр одоо жишээ нэг шинэ байранд өчигдөр нүүж ирэхэд өнөөдөр ядаж нэг 2 сандалтай болсон, маргааш нэг ширээтэй болсон ингээл амьдрал баг багаар дээшилж яадаг штэ. Тэгэхээр өөрийгөө ерөөсөө ингээ байрнаасаа хөдлөхгүй би гацаад байна гэж бодохгүйгээр би ерөөсөө ингээл хэнийг ч танихгүй хэнийг ч мэдгүй гэж бодож байгаа тийм биш. Та өөрийнхөө эргэн тойронд шинэ хүнтэй танилцсан л байгаа. Тэр хүмүүстэй хэрхэн харилцаа үүсгүү яах вэ ийхүү гэдэг чинь л айгуу чухал байгаа байхгүй. Тэр хүмүүсийг хэрхэн амьдрал руугаа оруулах вэ гэдгээс. Тэгээд өөрийгөө дээр арай тэр нөгөө ирээд 2 жилийн өмнөхөөс арай дээрцэн байгаа гэдгээ бас гой талуудыг олж харах гэж хичээгээрээ. Бити тэгж нөгөө нэг бүр ингээд юмны сүрэг талын л хараад ингээл ганцаард чинь ингэж бодох биш. Би шинэ хүнтэй танилцчихлаа шүү. Би шинэ өнөөдөр Эрдэнтийн энэ газрыг мэдчихлээ шүү гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар бас өөртөө гоё өөрийгөө хөгжиж байгаа гэдэгт итгүүл бас амар гоё юм уу гэж бодож байна. Би тэрийг гэхдээ 2 жил болж ижлээ ойлгосон л доо би ямар их юм амжуулсан, ямар гоё болсон, хилмаа сайжирсан байгаа энэ төр гэдгээ. Тийм яг тэрхүү үедээ бас л би амар хэцүү байна гэж бодоо явж байсан айгуу санаж. Тэр нөгөө 2 жил эморт гэж илчин шүү дээ. Тийм. За өнөөдрийн тэгвэл хоёулангийнх нь лайвын юу төлөвлөж ирснээсээ бүр 10 минутаас ихээр хийцэн байна. Дараачийн ажлууд нь бас бүрэн багшийн маань ажил нь байгаа гэж байна. Уг нь болдог бол би гоё яриа сугаал ямар байна. Манай нөхөр хүүхд хоёр ч гэсэн тэхээс л гэсэн юм шиг амар чимээ гүм нам гүм тэнд байгаа л юм л та уг нь. Тийм. Тэгээ би юу яачих вэ? Энэ нөгөө өөр тодорсон азтнуудаа бас хэлчихээ те нөгөө нэг тэр асуултууд нь харин мөрөн ментор өөрөө пэйж дээр гоё хариулаа явъя гэж байна. Би яг энэ лайв дуусны дараа мөрөн менторынхаа пэйжийг нь би угаасаа меншн хийгээд орхичихно. Та хэд маань тийшээ ороод хараарай. Тэгээд дараачийн азт нь болохоор заяа гэж юм. Би асуултын шууд уншаа авчи те. Эдгээр асуултын хариултыг үзэх хүсвэл. За цэг заяа гэсэн дагагч маань сэтгэл зүйн болон бие хүнийхээ хувьд өөрийгөө ч ойлгохгүй болох үе гараад байдаг. Заримдаа уурлаж бухимдсан үедээ нөхөртөө ч юм уу хажууд хүндээ уураа гаргачих гээд байдаг болоод өнгөрсний дараа буруу юм хийжээ гэж гимшгүй маш их байна гэж байна. За энэ асуултын хариултыг мөрөн менторын пэйжээс орж үзэх нь байна. Тийм үе байдаг шүү нэрээ. Йоо энэ хүн болгон тохиолддог баг. За дараачийн азт нь болохоор их баяр аюуш гэж байна. За их баяр аюушуд энэ сургалт нь хүний хүчрхэг өөрийгөө дийлж чадаж амжилтын ард ортол хэр хугацаа орох вэ гэж байна. За яж гараа. Энэ сургалтанд суух юм бол юу энэ гэхдээ асуултын жоохон утга нь жоохон юм сонь ойлгомжгүй. Гэхдээ зүгээр асуусан асуулт нь хүчрхэг өөрийгөө дийлж чадаж амжилтын ард ортол хэр хугацаа орох болоо гэж байна. Тэгээ сургалтын хэр хугацааных юм болоо гэсэн асуулт тавьсан юм болов гэж бодож байна. Энэ нөгөө сургалтаас суусны дараа хэдийн хугацааны дараа би өөрийнхөө хүсэж байгаа амьдралаар амьдрах вэ? Ер нь ямар хугацаа шаарддгийг гэж асууж байна гэж ойлгосон бэ? За би энэнд гяс хариулчих. Энэ ерөөсөө үдсэн эхний хичээлээс л бүр яана би юу гэсэн бүр ингээд яарад байна. Би ингэж хийх ёстойсэн ба штэ. Би тэгэх ёстойсэн ба гэдэг бодлоод бүр ингээд араасаа шууд план хийгдэж эхлэв шүү. Эхний хичээлээс үр дүн гарч эхэлнэ би бүр. Харин тэгэж бүр өөртөө бүр амар ихтэй хүчрхэг болох гэдэг нь бол таны өөрийн чинь л яг сэтгэл зүй хийж байгаа үйлдэл зорилго планаас шалтгаалах гэж би бодож байна. Миний хувьд бол маш бүр ингээд нөгөө хурдтайгаар гацтаа авч урагшилсан байгаа. Үдсэн хичээл болгоно хэрэгжүүлэх гэж яарсан байгаа. За дараачих нь Уланбаяр УК гэж охин байна. Яаж өөрийн санхүүгээ бий болгох вэ гэж байнга бодож өнгөрөөж байна. Яг юунаас яаж эхлэх? Одоогоор 2 хүүхэдтэй хараад гэртэл ёстой л нэг сэтгэлээр унаж стресстэй өнгөрөөж байна гэж байна. За Уланбаяр минь асуултынхаа хариултыг мөрөн менторын маань пэйж хуудаснаас олох нь байна. Үүнтэй яг ижилхэн асуудалтай байгаа хүмүүс маань бас тийш очиод хариултаа олох нэ. За тэгээ ер нь нөгөө мөрөн ментор гэдэг пэйжийг мөрөн менторын маань мөрөн ментор гэж пэйж байгаа. Instagram байгаа. Та хэд маань өөрсдөө хүсэх юм бол follow, like юу гэдгийг хийх юм бол бас маш гой мэдээллүүдтэй ингээд нөгөө нэг толгоор үчин гинт юм гэмээр гой юмнууд явагддаг шүү найзуудаа. Та зүгээр ийшээ яваад ороорой. За тэгээ дараагийн асуулт нь болохоор яаж өөрийгөө хайрлаж сурах вэ?
хүмүүс өөрийгөө хайрлаж байж л бусдад хайр түгээдэг гэдэг болохоор гэхдээ өөрийгөө ер нь их хайдагдаа гэж байна. Өөрийгөө ер нь л хайдагдаа яаж өөрийгөө хайрлаж сурах вэ гэсэн асуулт байна да. За энэ бол энэ цэнд гэж бүсгөн асуулт байлаа. Тэгээд мөрөн менторийн пэйж руу ороод бүгдээрээ үзээрэй. Юун дээр болохоор тэнгуүтээ одоо ингээд амжилтын стратегийн сургалтыг явуулж байгаа, бид нартай хамтарч явуулж байгаа гэдэг байгаа шүү дээ. 3 газар ерөнхийдөө хамтарч байгаа. Миний зүгээс хамтрал нь бол хямдруулаад өгөөч л гэсэн үг байгаа шүү. Тэрнээс ш би амар сүртэй сургалтын дунд ороод үг ярьсан юм ерөөсөө байхгүй шүү. Хүмүүс тгээ ойлгохгүй дээ. Би тэгэж сургалтынх нөгөө бичлэгийн дундаар орох юм бол зөвхөн түгэж өгөх байх. Тэгэхээр ямар ч гэсэн энэ амжилтын стратегийн сургалтанд суухыг хүсэж байгаа хүмүүс маань миний пэйж хуудас руу яг энэ LAFM гэдэг лайв явагдаж байгаа пэйж хуудас руу ороод хамгийн ихний постыг унших юм бол ер нь бол бүртгүүл их гарц өсвөр нь харагдсан шүү. Тэгээ та хэд минь амжилтын стратеги сургалтанд суугаарай. Гоё амжилт гэж юу юм бэ? Яаж амжилтанд хүрэх вэ гэд бүгдээрээ тэрний төлөө гоё сургалтандаа суугаад амжилт гэдэг зүйлийг өөртөөхөө ингээ гарт гоё атгаад бүр ингээ мэдрээд гоё яваарай гэж зөвлөмөр байна. За тэгээд бүсгүүчүүдтэй хандаад бас нэг гоё үг хэлмээр байна. Юу вэ гэхээр хүн болгонд өөрийн гэсэн гоё давуу тал, гоё зан чанар, гоё өгөгдлүүд байдаг. Хүн болгонд байдаг. Тэгэнгუთ ихэвчлэн өсвөр насны охтууд эсвэл өөрийнхөө сайн таниагүй хүмүүс нэг юу яагаад бусад хүнийг даган дүүрээдэг. Эсвэл нэг өөртөө сэтгэл хангалуун бус те нэг ийм хүн шиг болчихын сон гэл ингээд идэг. Гэтэл яг үүндээ өөрийнхөө тэр нөгөө гоё өгөгдөл өөрт нь ингээд нэг заяасан гоё бэлэг байна шүү дээ те. Тэрийг мэдээд өөрийнхөө нандин шин чанар, зан чанаруудыг таниад ирэхээр хүн өөрөө ирэхгүй өөрийгөө хайрладаг, өөрөөрөө бахархдаг. Тэгээд өөрийнхөө бас сул талуудыг хүлээн зөвшөөрөөд ирэхээрээ бас би одоо ийм сул талтай юм чи энийгээ илүү сайжруулах хэрэгтэй байна гэд ингэдэг. Тэгэд энэ үед өөрийгөө бусдад харьцуулах гэдэг ойлголт юусоо байхгүй болчихсон шүү. Яг тэгэхээр өөрийнхөө давуу талыг олон харцсан ч би чинь ийм гоё нандин чанартай шүү гэдэг өөрийгөө мэддэг байхгүй. Тэгээд та нарт маань ч гэсэн маш гоё ийм нандин чанарууд байгаа. Тэгээд энэ болгоныгоо яаж илүүлж, яаж өөрийнхөө мөн чанараар орших юм. Энэ болгонд ч амжилтын стратеги сургалт туслана шүү. Тэгээд одоо 5 хоног маань өнөөдрөө дуусч байна тий. Тий, ер нь бол 5 хоног маань нэрээ яг тэрийг хэлэх гээд 26-нд эхэлсэн байхгүй юу? Өнөөдөр 31 Монголд болсон байна. Тэгээд сургалтын маань хамгийн сүүлчийн бүртгэх өдөр байгаа. 25,000 төгрөгөөр бүртгүүлэх боломж нь. Тэгээд та хэд маань өнөөдөртөө амжаад бүртгүүлээрээ өнөөдөр одоо өглөө болж байгаа гэдэг чинь орой 12 цаг 00 гэхэд хаагдана. Тэгээд гоё хямдралтай сургалтандаа гоё ийм гоё боломж олж байгаа дээр бүртгүүлээд аваарэ гэж би бүр чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээ гол нь нөгөө учиргүй би хүсээд идэг. Гэхдээ яг үнийг хэлэхэд гол нь та өөрөө амьдралаа амар өөрчлөмөр байвал амьдралдаа гоё мотивашн авмаар байвал те би яг одоо ингээд нөгөө би энд ингээл нэг амар ингээл гоё мэдрэмж би өөрөө энэ сургалтанд суудсан болохоор яалтчгүй л ингээд нөгөө юу яагаал юм л да. Мөрөн ментрийг урдаас хараад байгаа болохоор пэлбагтаад байгаа юм бол ерөөсөө байхгүй. Үнэхээр яалтчгүй. Гэхдээ ингээд өөрөө нөгөө өмнөх лайв дээр ч гэсэн хэлсэн би яг нөгөө мөрөн ментрийнхаа хичээлийг нь үзэж явах явцдаа яг энэ хүнтэй өөртөө ингээд нүүр тулаад асуулт хариулт гэдэг юм явагдвал би юу асуух байсан бол би юу ярих байсан бол гэдэг юмнууд бүр ингээд хувь хүнд ментор хийх болов гэдэг надад ийм асуулт байсан байхгүй юу. Тэгээд бүр ингээд яг өөрөө ингээ хамт сууж агаад ярилцж байгаадаа бас нэгдүгээр амар баяртай байна. Та бас гоё сургалтын ингээ авах юм бол яг миний мэдэрсэн тэр мэдрэмжүүдийг, урам зоригуудыг те ирээдүйд яамаар нэмэрэн гэд бүр зүгээр л яг үзэж байгаа суурин дээрээсээ босоод шууд ингээд цаг алдмааргүй санагдана. Амар гоё амжилт гэдэг зүйл чинь энэ байсан юм байна штэ гэдэг нэг гоё бодлыг шууд төрүүлээд амжилтын төлөө зүтгэж эхэлдэж шүү. Тэгээд та хэд маань энэ сургалтанд заавал өнөөдөр амжилж бүртгүүлээсэй гэж гуйж юм би. Гуйж шүү нэрнгээсээ. Тийм. Угаасаа яг начиг гэртээ сууж байгаа ээж нар бүр ингээ заавал суугаад бүр гоё. Бүр би гэртээ сууж байгаа ээж хүн юу ч хийж чадахгүй. Хүүхдээсээ болоод би юу ч ямаргүй байна гэд. Би нэр энэ дээр би өстэй хадам ээжийнхаа хэлсэн нэг гоё үг хэлжээ.
манай хадам ээж би анх хүүхэд нөгөө төрүүлчихэд нөгөө найзын маань миссинг тэмцээн болох гээд тэгээ би тэрэн дээр даашинзных нь нөгөө даашинзыг ойж өгөх хэрэгтэйсэн аахгүй төрөөд удаагүйсэн. Гэхдээ бид нар нөгөө 2 жил инэнд бэлдсэн байсан болохоор үнэхээр нөгөө нэг хийх ёстой, шаардлагатай яг надад ингээ найдсан байсан учраас би хийх хэрэгтэй байгаа. Тэгсэн чинь ээж нар ингээ нөгөө хүүхэд төрүүлсэн хүн, дөнгөж төрүүлсэн хүн 40 хоног нөгөө нэг одоо нөгөө нэлэх биетэй хүн юу яаж болтгоо цээж нь хуурдаг гэд намайг айлгаад тэгээ би ээжээсээ асуу гэсэн чинь манай ээж өөрөө нөгөө бас начиг юм ойдог хүн болохоор ойдолтой холбоотой тийм юмнуудыг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй юм байхгүй юу. Худлаа тэр чин бүтгүү гэж судаг байхгүй юу. Тэнгүүд нь би хадам ээж маань ойдгүй учраас би хадам ээжээс эмийг аж мэдгүй гэд бас арай өөр талаас нь тайлбарлаж өгөх байх гэд асуусан чинь юу дуртайгаа хийчихээ. Гол нь нөгөө нэг хүүхэд энийг би казак хэлнээс орчуулж байгаа болохоор жоохон утгын жоохон ойлгомжгүй ч юм уу эсвэл айгүй хатуу орчуулж магадгүй. Гэхдээ зөв өнцгөөс нь харж авахыг хичээгээрэй. Зарим хүмүүсийн дургуг хүрчихэж магадгүй. Гэхдээ яг хөө дургуг нь хүргээд чамаагүй хэлчихье гэж бодож байна. Тэр нь болохоор хүүхэд арчаагүй эмэгтэй 2 гарыг арчаатай эмэгтэй 1 гарыг л хүлдэг гэдэг үг байсан аахгүй юу. Тэгээ энэ үг надад бүр төрөө дөнгөж 7 ханжижсэн болохоор амар таалагдсан. Би арчаагүй эмэгтэй болохыг үнэхээр хүсээгүй. Тийм болохоор би 1 гараараа би хүүхдээ садуулж байхад нөгөө гараараа би амьдралаа аваа явж явах хэрэгтэй байна гэдэг бодлоо би гэдэг хүний алдаж болохгүй мэн гэдэг өнцгөө айгүй гой барьж аваад хадам ээжийнхаа энэ үгийг баг худалч 7 хоногт 1 удаа тархиндаа хийчдэг зантай арчаатай эмэгтэй байх хэрэгтэй шүү гэдэг бодол байдаг. Энийг би хэлмээр байна. Тэгэхээр бүгдээрээ гоё арчаатай эмэгтэйчүүд байхын тулд бас амжилтын стратеги гэдэг сургалтанд суугаад үзээрэй. Та бүр бодсноосоо илүү амар гоё арчаатай бүр одоо байгаагасаа ч илүү арчаатай анхаатай гоё болох боломж үүсэж гэж хэлмээр байна. За тэгээд ингээ өнөөдрийн лайв хоёлаа дуусгах ба тий. За тэгээд. За бүгдээрээ баярлалаа. Баяртай.